Примент хотын сүмэхэ. За. Үнэхээр гайхалтай иш үзүүлгийн үгс хүлээж авсан байгаа бид нар 7 хоногийн өмнө гайхалтай талархаж байна. Эзэнт талархаж байна. Сүнслэг ахан дүүстэй талархаж байна. Өргөнд байгаа бүхий л өнөөдөр ч ирсэн 90 20 жилч болсон бүх хүмүүст талархаж байна. Тэгээ бидний бүх мэдлэг чадвар, авьяас, бэлэг, нэгүүлсэл, хүч бүгд өргөөний төлөө юм аа. Яг гэвэл Бурхан биднийг аль хэдийн төрхөөс минь өмнө бидний дотор юу суулгагдах вэ гэдгийг тэр аль хэдийнэ шийдсэн байдаг аа. Амен. Халелуя. За хаанчлалын талаар ярьсан номлол дээр нөгөө еврейчүүдийн хоримын тухай ярьсан шүү дээ. Тэгээд тэнд 10 охин дэлүү бариад тэр их миний сэтгэлийг ер нь их ингэж гжигддэг байсан байхгүй юу? Өмнө нь ч нэг уншиж хаад тэгээ яагаад 5-ыг аваад 5-ыг бүр зайлгч вэ? Чи ямар гадны хүмүүс байсан юм шүү дээ. Гэт тэгээ Матай 25 дээр байгаа те. За. Мөн Тэнгэрийн хаанчлал нь шинэ хүргэнийг угтахаар дэлгүүгээ аваад гарсан 10 охинтой төстэй юм. Тэдний 5 нь мунхаг, 5 нь ухаалаг болоо. Мунхагууд нь дэлгүүгээ авахдаа тосыг нь авсангүй. Харин ухаалагууд нь дэлгүүгээ тос хийсэн савны хамт авсан байлаа. Хүргэн ирэхгүй удсан тул тэд бүгд үүрэглэж унтаж эхлэв. Гэтэл шүн дөлөөр хашгирах дуун гарч хараач хүргэн байна. Түүнийг угтаж авцгаа гэлээ. Нөгөө охид бүгдээрээ босож дэлгүүгээ бэлдэв. Мунхагууд нь ухаалаг охидод бидэнд тосноосоо өгөөч, бидний дэлгүү яг бөхөн гэсэнд ухаалгууд нь бидэнд ч та нарт ч огт хүрэлцэхгүй. Оронд нь худалдаачин руу очиж тос худалдаж ав гэжээ. Тэднийг худалдаа хийхээр явсан хооронд хүргэн ирээд бэлэн болсон хүмүүс хүргэний хамт хормын найрт оров. Тэгээд хаалгаа хаажээ. Дараа нь бусад охид нь ирж эзэн бидэнд онгойлгож өгөөч гэхэд харин тэр хариуд нь үнээр би та нарт хэлье. Би та нарыг танихгүй гэв. Иймд та нар соргог бай. Учир нь та нар тэр өдрийг ч цагийг ч мэдэхгүй юм аа гэж бичсэн байгаа тийм. За тийм энэ 10 охин сувдагч бас яг хэлсэн. Яг аруулаа тэр хормын бэрийн бараа болгоч болохоор сонгогдсон тий. Одоо бидний нөгөө нэг гэрч болохоор ингээд бүгд ижилхэн ягаан палаж өмссөн байсан байхгүй юу? Ер нь олвол тийм биз дээ. Ингээд бэрийн ажил зогсдог хүмүүс чинь бүгд адилхан палажтай байдаг штэ. Яг тийм 10 охин байсан байхгүй юу? Уул нь тэгээд тэд нар мунхаг юм гэж энд тэмдэглэсэн байна л да. Тэгэхээр үнэхээр мунхаг хүмүүс чинь бардан байдаг тийм үү? Мунхаг хүмүүс өөрсдөө бусдаас дээгүр гэж боддог байхгүй юу? Тэгэхээр энэ 10 охин яг аруулаа адилхан палажтай, адилхан гой үсээ янзлаад, адилхан уруулаа бодоод ингээд байсан ч гэсэн тэр 5 яг гол анхаарах зүйлдээ яг анхаараагүй. Магадгүй зөв төсөөлөл л да тий. Тэр бүгдээр үсээ ороогаал тэлөө чиний сармусны бодгийг би янзлаад байлуугаал тэр 5 ингээд палаж янзлаад үсээ ороогаал уруулаа будаал байсан. Нөгөө 5 нь хүргэн ирэхэд яг яах вэ? За тосоо авсан уу? Өшөө цапаас тос ахаад авсан уу? Гэт ингээд чухал зүйлээ төсөөлж исэн байж болох тийм үү? Тэгэд магадгүй би бас хэлсэн бодсон. Мэдээж тэр 5 охин тэр 10 чи аруулаа тэр бэрийн найзууд штий. Тэр нандин мөчөө хинтээ хуваалцдیں۔ Хамгийн хайртай дотны миний хайр дурлалын гэрч болж чадах миний амьдралыг мэддэг хүмүүстэй гээ хуваалцдаг үстэй. Тэгэхээр хамгийн дотны хүмүүсээ л урьсан байгаа штэ. Тэнгүүд тэр 10 би нэ танихгүй зүгээр ингээд гудамжаар явсан хүмүүсийг цуглуулчаагүй штэ. Аруулаа магадгүй 10 жилийнхэн найз, эсвэл оюутны найз, эсвэл ингээд хамт итгэгч найзууд нь би нэ таньдаг 10 байсан байхгүй юу. Тэгээ мэдээж бүгдээрээ л бинийхээ палажиг янзлаад, бүгдээрээ л сармусаа янзлаад ингээд байсан. Гэхдээ ухаалаг 5 нь магадгүй хүй нөгөө тосоо авсан уу гэсэн отхон чимэг. Яг тэр болно би сармусаа янзлаад таа. Гэтэ анхаарал ингээ өөр юм дээр эсвэл хөө та яг дэлгүүг авсан уу? Авсан дэлгүү авсан шүү дээ. Авч л таарна шүү дээ. Одоо намайг дэлгүүг аваагүй гэж бодоод байгаа юм бахта энэ халуuna одоо арайчтэй би дэлгүүг авалгүй явахтэй. Өөрийгөө бусдаас илүү гэж боддог байхгүй юу? Ингээд хүний үгийг хүлээж авдаггүй тийм бардам зүрхтэй байхгүй юу? Тэгэхээр магадгүй тийм юм болсон байж болох шүү дээ. Бидний амьдрал шүү дээ энэ чинь. Тэгээд
тосоо авсан уу гэдгийг нь чихнийхээ ардаар өнгөрөөгөөд тэр үед отгоо нь одоо мөнгөлжингийн үсийн ороогоо зогсож яснаа. Тэгэхээр ингээд бид нар бие биедээ ингээд туслах нь амар чухал байгаа байхгүй юу? Бид нар ингээд хаанаас хүчрхэгждэг вэ гэхээр бид нар эцгээс те бурхнаас өргөний эцгүүдээс тэгээ сүнслэг ахан дүүсүүдээс хүчрхэгждэгэ. Тэгээ энэ гурван сурыг ингэж гизэг мэт сүлжсэн хүчтэй хүн болвол юунд ч дэлдэшгүй гэдэг ойлголтыг бид нар мэднэ штэ. Тэгэхээр бид нар хаанчлалт те яг адилхан бид нар яг одоо ч гэсэн яг түүний оршууд зогсож штэ. Яг одоо бид нар өнөөдрийн бүтэн сайнны цуглааны оршууд бид нар адилхан зогсож штэ. Тэр 10 ягаан палачтай охин шиг. Гэтэл энэ эндрээс хилэгдэж байгаа үгийг хідэн сонсоод хідэн ингэдгийг бас бид нар мэдэхгүй байхгүй юу. Тэгэхээр яг энд хүргэсэн байхгүй намайг. Тэгээ тэрнээс гадна би биендээ анхааруулж те ингэж халамж тавьж тусалж хэлэх нь бидний хариуцлага. Хүлээж авах нь бас бидний хариуцлага. Би биедээ яар, би биедээ тусал, те би биенийг сонсох нь биднэрт хаанчлалд үлдэх тэр бүр нөөц тэр их сурвалж маань болж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр тав яг адилхан статустай байсан мөртлөө яг гол зүйл дээр ирэхэд бид нар тосоо авах. Тэгээд ухаалгууд нь яг хэлж шít. Тэгээд хоёрын оронд аруулаа тэгээд альчгүй болж ирснаас мэдээж тэр ухаалгууд болвол хэр зэрэг хол газрыг туулахыг мэдэхгүй те хэр их тос орохыг ч мэдэхгүй. Тэгсэн чинь энд ингэж юм бас. Энд ч одоо хүргэнийг ирэх тэр шөнөөрл гарна штэ энэ охтууд чинь. Тийм уулна. Шүн болгон гараад байхгүй ч гэдэг хүргэн байхгүй хахад тэгсэн чинь тэд нар бүр ингэж байхгүй. Яг хүргэн ингээл ундахжсэн чинь хүргэн ирлээ гэл тэнгүүд өө за басараа гэл явах гэсэн чинь хөөе бидэн таснаас өгөөч бидний дэнлүү яг бөхөх гэж байна. Бүр анхнаасаа л бүр тосоо ерөөсөд хийгээг байхгүй. Ингээ замдаа явж байгаа ядаж тэ хагас дутуу ч юм уу за энд болох байх ч юм уу нэг тас авсан бол явж яснаа гинт өө яана дэнлүү яг унтарлаа. Хоёулаа хамтдаа нэг дэнлүүгээ дундаа барай явчих ч юм уу ингээд замын дунд ч ороогүй бүр эхлэхдээ л тосгүй байсан. Энэ бүр арайчтай гэмээр байгаа байхгүй юу? Яг юунд бэлдээд яаж байгаагаа ингэж тэр чухал юм дээр поинтаа ингэж анхаарлаа хандуулж үлж чадсан байна гэж төсөөлж харсан баг. Тэгээд гэсэн хэдиж тэд нар ингээд яг хормын ягаан дайшинцтайгаа л араас нь очиод хаалган тогсож байгаа шүү дээ. Тэргүй танихгүй уучлаарай. Тэр цаг хугацаа аль хэдийнэ өнгөрцөн. Бурхны улирал бурхан л мэдэж өөрийнхөө цагийг тогтоодог. Тэгэхээр би энэ тавыг зүгээр ингэ төсөөлсөн байгаа. Тэгээд бас дараагийнх нь бас ингэж ааштай. За энэ холын аянд гарахтаа би ингэж уртаар унших нь зүгээр те энэ айгүй зүгээр тийм үү. Энэ нь холын аянд гарахтаа боолуудаа дуудаад эзэмшлээ тэдэнд даатгаж буй нэгэн хүнтэй адил болоо. Тэр хүн нэгэнд нь 5 нөгөөд нь 2 өөр нэгэнд нь 1 талант өгжээ. Ингэхдээ хүнийг бүрд чадварынхан дагуу өгсөн ажээ. Тэгээд аяндаа явж гин 5 талант авсан нь тэр даруй явж түүгээр худалдаа хийгээд 5 талант нэмж олов. Үүний нэгэн адил 2 талант авсан нь мөн 2 талант нэмж олжээ. Харин 1 талант авсан нь явж газар ухаад эзнийхээ мөнгийг нуужээ. Удаан хугацааны дараа өнөх боолуудын эзэн ирж тэдэнтэй тооцоо бодож гин 5 талант авсан боол ирээд илүү 5 талантаа өгч эзэн та надад 5 талант олгосон би 5 талант нэмж олсон гэв. Эзэн нь түүнд сайн байна итгэмжт боол минь чи цөөн юмд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд ор гэжээ. 2 талант авсан боол ирээд эзэн та надад 2 талант олгосон би 2 талант нэмж олов гэхэд эзэн түүнд сайн байна итгэмжт сайн боол минь чи цөөн юмд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд ор гэжээ. Мөн 1 талант авсан боол ирж эзэн би таныг үр суулгаагүй газраас хадаж авдаг. Юу ч цацаагүй газраас түүж авдаг хатуу хүн гэдгийг мэднэ. Би айсан тул явж таны талантыг газар нуучихсан. Хар таны юм энд байна гэв. Эзэн нь түүнд муу залхуу бол чи намайг үр суулгаагүй газраас хатаж авдаг. Юу ч цацаагүй газраас түүж авдаг гэдгийг мэддэг гинэ. Тэгвэл чи миний мөнгийг мөнгө хүлэгчэд хадгалуулах ёстой байсан юм. Тэгсэн бол буцаж ирээд өөрийнхийгөө хүүтэн авах байсан юм. Түүнээс 1 талантыг авч 10 таланттай хүнд өг. Учир нь хинт байна түүнд илүү ихээр өгдөнө.
тэр нэгэнд элбэг байх болно. Харин хүнд байхгүй байна. Түүнд байгаа нь хүртэл авагдах болно. Энэ зохисгүй боолыг харанхуйд хөөж гарга. Тэр тэнд уйлж шүдэ хаврах болно гэж хэлв гэж. За энэ компани захирал бас л яг 3 ажилтнтай адилхан эзэмшлээ өгсөн байхгүй юу? Би ингээ өмнө уншихдаа тэр нэг талаанд авсан. Нэг итгэдэггүй бачкач юм эсвэл нэг азгүй нэг дорой буруу юмд нэг талаанд өгсөн байна да. Энэ 3 чи яг адилхан банкны ажилтан байсан байхгүй юу? Яг тэр компани яг ингээл хөдөлмөрийн гэрээ байгуулаад тамга дарцсан яг ажилтан байсан гэсэн үг. Яг нэг тэр ягаан палачтай охтуудтай адилхан. Тэгээ чадварынхан дагуу өгсөн гэж байна. Тэгээд хоёр талаант олсон авсан нь хоёр талаант нэмж өгж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр эзэн чи одоо нэгдүгээр эхний үнд өгсөн шиг 5-ыг яагаад нэмж олж чадаагүй. Энэ 5-ыг нэмсэн л шүү дээ. Чи 5-ыг яагаад нэмээгүй. Гээгүй байхгүй юу? Яг адилхан. Ингээд тоон өөр мөртлөө яг адилхан эзнийхээ баяр баясгаланд ор гэж хэлсэн. Тэгсэн тэр нэг талаант авсан хүн нь болохоор тэр талаантыг энэ манай компани эзэмшил хөрөнгө штэ. Энэ хөрөнгийг өсгөж үржүүлэх ёстой. Би чи энэ компани ажилтан штэ гэж ерөөсө бодоогүй. Тэгэхээр ингэсэн. Би айсан тул тэгээд ингэсэн. Хар таны юм энэ. Таних. Өсө тэр өөр юм болгож аваагүй байхгүй. За энэ компани захирлын одоо энийг төгөлдөр хоороо надад хадгалуулаа явцیں۔ Энэ одоо нэг яаж нэг айтаахан эрэхтэн эвдчихгүй хүн шиг байдаа гэл тэгэл хайцсан. Тэрийг өдөр болгон тослоод одоо тавшлуурууд нь удаан хугацааны дараа ирсэн гэж штэ. Тоосыг нарчаад энэ хөгтөө энэ хөгийг нэг шалгачий да. Ядаж ингэж арчилж хамгаалж тэр чинь тордож байх ёстой штэ. Гэтэл ерөөсө минийх биш гэсэн тийм нэг хүндийн хүүтэн сэтгэлээр хандсан байхгүй юу? Тэг энэ яг нөө бид нар бас л яг нэг оршууд бид нар ингээд сууж ин тийм үү. Тэг эндээс ингээд эзний бурхны үгийг номлогч нар одоо хүмүүс ярьдаг. Тэгэхэд энэ олол надад хэрэггүй дээ. Энэ одоо одноо л сонсноо Магдалины тухай ярьж байна. Одноод л хэрэгтэй үг байна дөө. Ой санхүүгийн тухай ярьж байна мөнх хоёрын сайн сонсно үз. Ингээд өөрөөсөө түлхдэг байхгүй юу. Тэгэд тэр үг бидний ингээд хажуугаар гарахад бид нар Есүс хизээ ирэхийг мэдэхгүй шүү дээ. Маргааш ирэхэд өнөөдөр ярьсан үгийг би хажуугаар гаргасан бол отхон чимгээ би чамайг танихгүй уучлаарай л гэж шүү дээ. Тэгэхээр энэ ингээд өдөр тутмын амьдрал бөгөөд эцээ хүртэл төвчсөн нь өрөөлтөө гэдэг. Өдөр болгон бид нар чинь одоо өнөөдөр арайч ирж магадгүй маргааш тий өнөөдөр үдээс хойш ирж магадгүй маргааш өглөө нар мандгаж Есүс ирэхийг хинч мэдэхгүй шүү дээ бид нар тэр цагийг. Тэгэхээр нөө энд гарч байгаа түүхүүдийн мунхаг хүмүүс шиг нь баймаргүй байна тий. Яг ухаалгуудыг нь сонгож тэд нар ямар байсан гэдэг дээр поинтоо тавиад ухаалгууд нэг ийм байсан болохоор ингэсэн байна. За тэгвэл энээс нь хол явъя гэж хувьдаа ингэж харсан. Тэгээд та нартай хуваалцахыг хүссэн байгаа. Тэгээд үгийг ингэж тэрч авах, дотроо оруулах. Тэгэхэд тэр үг өөрөө бид нарыг угаасаа гүйцэж ирдэг. Яг гүйцэж ирдэг. За тэгээ Матай 20 дээр бас бурхны хаанчлалыг дүрсэлсэн байгаа тий. Матай 20-ыг заамшиг. Тэнгэрийн хаанчлал нь усан үзмийн талбайдаа ажиллах хүмүүсийг хөлсөлөхөөр өглөө эрт гарсан газрын эзэнтэй төстэй юм. Тэр тэдэнд өдрийн 1 динар өгөхөөр ажилчтай тохиролцсон тэднийг усан үзмийн тариалан руугаа илгээв. 3 дугаар цагийн орчим тэр гадагш гарч зах дээр ажилгүй зогсож буй өөр хүмүүсийг хараад тэдэнд та нар бас усан үзмийн тариалан руу яв. Би та нарт шударгаар төлнө гэсэнд тэд явжээ. 6 дугаар болон 9 дугаар цагийн орчим тэр дахин гадагш гарч түүнчлэн хүмүүсийг явуулав. 11 дугаар цагийн орчим тэр гадагш гарч зогсож буй хүмүүсийг олж тэднээс та нар чинь юунд энд бүхэл өдөржингийн турш ажилгүй дэмий зогсно вэ гэж асуусанд тэд биднийг хинч хөлсөлсөнгүй гэв. Тэгтэн тэр та нар
бас усан үзмийн тариалан руу яв гэлээ. Орой болоход усан үзмийн тариалангийн эзэн даамалта ажилчдыг дуудаж эцсийн бүлгээс эхнийхээ хүртэл хөлсийг нь төл гэжээ. 11-р цагийн үед хөлслөгдсөн нь бүгд 1 динараа хүртэв. Эхэнд нь ирсэн хүмүүс өөрсдийгөө илүү ихийг авна байх хэмээн бодсон авч мөн адил 1 динар авчээ. Тэд хөлсөө аваад газрын эзэнт дургуйцсан гомдлож энэ сүүлийн хүмүүс ердөө 1 цаг ажилласан штэ. Ажлын хөндийг өөрч өдрийн халуунд ажилласан биднийг тэдэнтэй адил үнэллээ гэжээ. Гэвч эзэн тэдний нэгэнд анд минь би чамд ямар ч буруу юм хийгээгүй. Чи 1 динараар ажиллана гэж надтай тохирсон биш үү? Өөрийнхөө хөлсийг аваад замаараа явж үз. Харин би энэ сүүлчийн хүнд чамд өгсөнтэй адил хөлсийг өгөхийг хүсэж байна. Би өөрийнхөө ямиг хүснээрээ зарах нь миний хувьд ёс бус юм гэж үү? Эсвэл өгөөмөр зангаас минь болж нүдэнд чинь атаархал хурвуу гэжээ. Тиймээс сүүлчийнх нь эхнийх болж эхнийх нь сүүлчийнх байх болно гэж айлдав. Энэ одоо тэр ер нь компаниудад нэг цалингийн нууцлал өгдөг шүү дээ. Хэн хэдэн төгрөг авч байгааг нь мэдэхгүй. Зөвхөн тэр компани эзэн л мэднэ тийм үү? Тэгээд одоо өөрөөсөө карт руу л ордог шүү дээ. Зарим нь мэддэгчгүй хэн хэдэг авч байгааг. Тэр компани эзний өөрийнх нь эрх мэдлийн асуудал. Тийм биз дээ. Тэр эдгээр чинь бас л бүгдээрээ тэр усан үзмийн тариалан дээр очиж ажиллахад явсан нэг компани ажиллаж байна. Тэгээд тэд нар хөдөлмөрийн гэрээн дээр за 1 саяар ажиллая гэж гар үсгээ зурсан өглөө ирсэн хүмүүстэй өглөө ирсэн байна уу? Эсвэл 10 жилийн өмнө ирсэн байна уу? За 1 сарын өмнө хөдөлмөрийн гэрээ зурсан. Дөнгөж 10 жил ажилласан 1 саяын цалин авч байна. За би сарын өмнө ажилд орё. Тэгснэ надад сая төгрөгийн цалин өгөөд хөдөлмөрийн гэрээн дээр зурлаа. Тэгээд энийг мэдэнгүүтээ тэд нар ингэж байгаа байхгүй. Атаархал төрж байгаа байхгүй те. Эсвэл хил хязгаар давж гин. Тэр компани захирал хүн хэнд хідэн төгрөгийн цалин олгохыг тэр хүмүүс зааж эхлэх гэж байна шүү дээ. Тэ? Тэгэхээр энэ нь бурханы нүдэнд бид нар одоо 20 жил итгэсэн хүмүүс үү 2 сарын өмнө итгэсэн хүмүүс үү бурханы нүдэнд яг адилхан. Яг адилхан. Тэн бурхан за өнөөдөр би итгэлээ. Тэгээ 2 хоногийн дараа Есүс дахин ирлээ. Тэгвэл би 25 жил итгэсэн сувдаагчтай хамт л адилхан л тэр газар зогсож штэ. Тийм биз дээ. Тэгээ энэ чинь тэр ертөнцийг үгээрээ бүтээсэн бурхан эзний бүр юутайч зүйрлэшгүй тэр эрхэм дээд эрх мэдэл цог жавхлангийн дээд болсон тэр эрх мэдлийн л асуудал болохоос битэрийн асуудал биш байхгүй юу? Чи одоо 2 хоногийн өмнө итгэжээд жоохон цаашаа зогслоо. Би жоохон том зай эзэлж бурхны ашиг зогсмоор штэ. Энд чинь ингээд хүний юм явж байгаа байхгүй юу? Тэгэл хүний хальц орхол юм бол бурхан уушлаарай. Би чамайг танихгүй л гин. Тэгэхээр юу Христ дахин ирэх гээд байгаа энэ өдрүүдэд бид нар энэ оюун бодлоо ингээд цэвэрлээд те яг ингээд Христ энэ Библиэлд Есүс хүний биед ороод явж исэн тэр үг өөрөө хаанчлыг яг яаж тайлбарласан тэгж хэлэхдээ Христ яг юу бодож ингэж хэлж ийсэн те ингээд энэ өгнүүдийг яг өнөөдөр ингээ өөртөө татаж аваад ингээ оруулвал бид нар өшөө хаанчл утга учраа аягүй сайн мэддэг шүү. Одоо энэ өгнүүд чи амар хол байсан байхгүй бид нарт. Тэгсэн чи тэр еврей урмыг ярьсны дараа бүр баг юу өнөөдөр юм шиг маргааш ирэх гэж юм шиг бүр ингээл зүрх түг гэл баг гэстэй. Яана би чи яг яаж амьдраад байна. Би чи тосоо аваагүй тэр тэнэг охтуудыг нэг байх юм биш байгаа да. Ингээ бодож ээжэтэл маргааш ирчих юм билүү. Бид нар хизээ ирэхийг ерөөсөө мэдэхгүй. Тэр бид нар зүрх сэтгэл сүнсэндээ цэвэр байхс гадна оюун бодлоо цэвэрлэх хэрэгтэй. Ямар ч атаархал, ямар ч тийм харьцуулалт бид нар оюун бодол байхсгүй маа. Тийм учраас бидний намайг анх итгэж яхад яг тэр үгийг хэлчихсэн байхгүй юу? 20 жилийн өмнө итгэсэн хүн ч вэ? Итгээд 2 хонж байгаа хүн ч вэ? Бурханы нүдэнд яг адилхан харагдана гэсэн чинь би бурхан та намайг яг адилхан харах юм уу? Энэ батал пастор энтертэй яг адилхан харагдана гэж юу би таны өмнө бүр алмаарч исэн байхгүй юу? Үнэхээр тэр түүний бодлуудыг мэдэх нь биднэрт ингээд маш ашигтай. Түүний хүслийг гүйцээх нь бид нар ингээд бүр цадах мэдрэмж авдаг штэ. Амен тий. Тэгээд дараа нэг бас зүйлийг яриа. Иохан 3:28 дээр
3:28 дээр Иохан өөрөө ингэж хэлсэн байна. Би бол Христ биш ээ. Нөгөө дагалдагч та Христ юм уу гэд ингээд тэ асууж байгаа штэ өмнөхөн. За би бол Христ биш ээ, харин түүний урд илгээгдсэн нэгэн мөн гэж миний хэлснийг гэрчлэгч нь та нар өөрсдөө билээ. Бэр авахчин шинэ хүргэн мөн, харин зогсоод чагнагч найз нь шинэ хүргэний дуунд үлэмж баясдаг. Миний энэ баяр хөөрч дүүрэн болов. Тэр өсөж харин би буурах ёстой гэж тэр хэлв. Тэгэхээр энэ нэг хурмынхаа ёслолтой бас зүйрлж штэ тэ. Тэр хурмын өдөр чинь тэр бэр хүргөө ойл гол дүр байдаг үсттэй. Тэ бүр жочдыг бүр цагаан палаж өмсгөж өвшөөрдөг штэ. Тэр чинь бүр тэр хоёрын баяр тэ. Бэр авах чинь шинэ хүргэн мөн тэр хоёрын бүр амьдралдаа одоо хийж байгаа хамгийн тэр алдартай өдрүүдийнх нь нэг штэ. Бид өнгөд нөө бэрээс нь гоё олчаал тэгэл бэрийнх нь урдар хаагуур яваал ингээл тэ өстө нүдэнд нөртчихгээл ингээл тэр чинь ингээд айгу зохисгүй бөгөөд тэр хүний хүндлэхгүй алдрыг нь хүндлэхгүй байгаагийн илрэл ахгүй юу? Тэгээд Есүс бас үгүй Иохан бас хэлж байгаа. Одоо энэ өдрөөс хойш ингээд Есүс ингээд тэ шинэ хүргэн мэт гол дүр болоод би зүгээр хүргэний бараа болгогч мэт яг тэр өдрүүдэд хамт байсан. Тэгэл чинь дуусаад би гэртээ хараал ингээд нөгөө ягаан палажаа тайлал хоолоо хийн штэ тэ. Тэгээд яг тэгж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь бас нөгөө подкаст сонсч байсан чинь ингэж хэлсэн штэ. Энийг хэлж байхдаа ямар ингэж гоё хоршиж ажиллаж байна те. Нэг нь ингэж тавааж гарч ирэхэд нэг нь ингэж жоохон цаашилж те. Ингээд симфони найрал хөгжим шиг үнэхээр хоршиж байна гэж ярьсан. Билет Бастер бас олон жилийн өмнө энэ симфони найрал хөгжим шиг гэдэг энэ зүйлийг ярьдаг байсан. Тэ? Тэр ингэж ярьдаг байсан шүү дээ. За симфони найрал хөгжим нэг удирдаачин дор байна. За та нар одоо тэ одоо би удирдаач та нар бүгдээрээ ингээд одоо симфони найрал хөгжим. За тэгээд удирдаачин ингээд нөгөө удирдлагаар тохиураар ингээд хөгжим тоглогдсон шүү дээ. За ингээд бүгд эхлээл ингээд тоглоал явж ялаа. Ингээд би одноор дохиход одноо ингээд тэнд лимбний гослол гарч ирээл ингээд хэсэг явна штэ. Тэгэл би одноог ингээд за одоо намсгаал энд ингээд дохгууд эхний 4 игнэний морин уур ингээд гарч ирээл те. Миний удирдлагаар явж байгаа ч те. Тэгээ явж байгаа Филипп Бартер ингэж ярьдаг те. Явж байгаа дуусахт нэг гурвалжин төмөр дон гэж дуустгаа. Тэр гурвалжин төмөрчин симфони найрал хөгжмийн зэмсэг заяо. Тэгснэ ингээл амар гоё явж гэл тийжэл тэр нэг харанг тэнд нэг хоёр балбал тэл болоо. Тэр харанг тэр гурвалжин төмөр хоёрыг та нар симфони найрал хөгжмийн зэмсэг биш гэх үү? Удирдаачин давхураар ажиллаагүй гэх үү? Тийм биш. Яг адилхан. Тэгэхээр би тэрийг нэг Филипп Бастер ярьж байхад бид нар амар жоохон балчир байсан. Инээгэл тэгэл энэ гурвалжин төмрийг барьж байгаа хүнийг төсөөлөл ёо тэр хүнээрээ бүгдөө 2 цагийн одоо Чайковский гэдэг ямар ч симфони явж идэх тэгэл 2 цаг зогсочоод нэг ингэнгүүт дон гिचэл болоо ёо ямар инээдтэй тэнэг юм бэ те гэл амар наагур бодол тэгэл тэр харангыг ч гэсэн тэр хүн тэгэл ингээл зогсож тэгэл гол үүрэг нь тэрийг нэг 2 зохиол болоо гэл ингээл инээгэл наагур бодол өнгөрд. Гэтэл бурхан яг над руу ярьж байгаа хгүй. Гэхдээ чи өөрөө ингээд нэг би нэг жоохон итгэхгүй байна. Эсвэл нэрээ би жоохон хамгүй байна гэд. Гэхдээ би чам руу дохиогол авахгүй да тэр цагт. Чи одоо ямар сони юм бэ? Отхон чи би чам руу дохисон үе байсан. Чи ч зүгээр чигтэйхэн сургалт ингээд хамаг юм бүртгээл зүгээр отгоогүй юм байхгүй байлаа штэ. Чи тэр үед миний дохиурын дагуу чи гоцолж ирсэн байхгүй юу? Одоо би чам руу дохихгүй. Чи тэгээ заавал би гоцлие гэж ингээд өндлөөд ах ямар хэрэг байгаа юм бэ? Эсвэл ингээд би над руу дахгүй юм байна дөө. Би симфони найрал хөгжмөөс гарцсан юм байна дөө. Би бүр стенд тайванд байхгүй юм байна. Тэг бүр над руу бүр яг ярьж чи тэгээд Филипп Бастер тэгж ярьж байгаа чи амар наагур бодож исэн. Тэгвэл чи гурвалжин төмөр байлаа ч гэсэн атхан чимгээ. Би чамайг яг тэр симфони найрал хөгжмийн зэмсгүүдтэй адилхан ханддаг, адилхан хадгалдаг. Би марш болгоомжтой, зөөлөвчтэй гурвалжин төмөр уутанд чамайг хийгээд
таглаад чойжлоод лацтаа тавьдаг тэр хөгжмийн зэмсэг эвдрэхгүй, цэв суухгүй байхын төлөө би санаа тавьдаг. Би ингээл лимп мариу урмуура хямгадаад тэр муу гурвалжин төмөр. Заас энэ ганц удаа дон гэх юм чи ингэсгээл аваа явчих дөө. Энийг цаад булан руугаа тавьчихтай маргааш юмн дээр хүн нэрээ аавна. Тэгэж ханддаггүй байхгүй юу? Тэр харангыг ч гэсэн наад чи яах вэ? Төсгөлд хоёр дуурдаг тоос моосон тэгээ байж лээ. Наад мариу уур над хийл мэлээ. Цам амд хийл лацад ломбод. Яг бид нар тэгж байгаа юм шиг бурхны өөдөөс ханддаг байгаа байхгүй юу? Тэгэл чанзаа ингээл номлол ганган байх тийш үзүүлээ. Би нэрээ тэгэл тэгж бодоогүй ч гэсэн тэр бодол чинь заримдаа харагддаг байхгүй юу? Тэгэхээр ингээд би гурвалжин төмөр байсан ч гэсэн бурхан намайг ямар нандинж хадгалдаг бөгөөд одоо тэр симфони найрлах хөгжим чи ингээд улс орон даяар мориу уурын чуулга ингээд яваа тоглож байгаа шүү дээ тийм үү. Одоо тэр их театр англи одоо алдартай театруудаар тэгэхээр тэр гурвалжин төмрийг бас л нандингаал хайрцагт нь хийгээл ингээд яг адилхан бусад хөгжмийн зэмсгүүдтэй хамт адилхан зөөврлөө тэгээд тэрийг барай зогсож байгаа маш анхааралтай яг тэр хөгжим давхуурын дагуу ингээд дуургадаг байхгүй. Тэрийг дуургахгүй бол тэр хөгжим бас сонио. Тэрийг бүр дуургаж ээж тэр дуургасан момент нь тэр хөгжмийг сонсож байгаа хүн болгоны зүрх рүү ордог байхгүй юу? Тэр төгсгөлд нь тэр харанга нижигнэхгүй бол амар бас сүрж авлан бас л дутуу. Тийм биз дээ. Яг нижигнэлтэй бар нижигнэл дан ингээл нэг цан ингээл тэгэл тэр хүмүүс бүр амар огшоод төгсгөлийн бүр ингээл тултал хийж байгаа байхгүй юу? Морин хоорын чуулгын тоглолт гэдэл. Тэгэхээр бид нар яг л тийм хүмүүс, яг л симфони найрлах хөгжмийн зэмсгүүд бурхан биднийг удирдах байгаа бөгөөд хэнийг нь хизээ гослож тоглоулах, хэнийг нь тэр симфоник тэр хөгжмийг тоглоход зарим нэг хөгжмийн зэмсэг хэрэглэгдэхгүй байж болдсон шүү дээ. Тэг хэрэглэгдэхгүй төлөө би зайлцсан байна дөө би симфони найрлах хөгжмөдөө намайг авахгүй мэн би хотоос бас гараа авсан байна. Хинч тоохгүй, хинч утсахгүй, пастор ч над руу харахгүй сте. Би өөр нь гологдсон юм байна дөө. Яа өөрсөм хайж. Ингэх магадлал өндөр байдаг байх нэ. Тэгээд Филипп пастор ярьжсэн тэр жишээг би тэр үед амар бяцхан охин шиг сонсч байсан бол өнөөдөр бурхан тэр үгийг над руу ярихад тэр үг намайг бүр ингэж залгиж авч штэ. Тэгэхээр бид нар үгийг одоо өмнө нь сонсон жишээгээ дахин сонсох нь би тэр үед одоо 30 эдтэй ч байсан 35 6-тай отхон чимэг сонсч байсан. Өнөөдөр 52 настай отхон чимэг сонсох шал өөр байхгүй юу? Яг л отхон чимэг нь өөрөө өөрчлөгдсөн байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр бид нар бие биендээ үгийг ярих нь байна. Бие биендээ сануулах нь байна, ятгах нь байна. Ятгаж байгаа бол тэр хүн сонсох нь байна, тийм үү? Сонсох нь чамайг яган палажийн янзлахаас илүү аминд хүргэх нь байна шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ үнэхээр яг одоо энэ ашгууд сууж байгаа л бол бүгд бурхны нүдэнд яг адилхан л байгаа. Тэгээ яг одоо тэрэл бид нар амьдардаг байх хэрэгтэй. За тэгж яагаад яг вэ? Одоо палаж янзлчаа дараа нь тэр дэлүү мэлүү тасмасаа бодъё заа юу гэж ятгах байгаа найзынхаа үгийг хоош тавих ерөөсөө хэрэггүй. Яг одоо тэр хэлж байгаа бол яг одоо би өөрчлөх ёстой. Яг одоо би үлдэх ёстой зүйлүүд байна. Хаанчлал гэдэг бол яг үйлдэл байгаа байхгүй юу? Бид нар бас хаанчлал итгэлээрээ би түүний хаанчлалд орсон. Би хувь тавилангаа гүйцэлдүүлнэ гэж тунхаглаж байна гэд хичнээн тунхаглаж итгэлдээ ингэж зарласан ч гэсэн та нар тэгж үйлдэлсэн бол бурхны хаанчлалд орно гэж хэлсэн байгаа шүү дээ. Тэгээ ядарч цангасан нэгэн тус өгөөд өлсөн нэгэнд хоолыг нөгөөд одоо ядарсан нэгэнд нь туслаа шоронд орсон нэг нь эргээд ингэсэн бол та нар миний хаанчлалд орно гэдэг чинь итгэл дээр нэмэх нь үйлдэл байж бид нар хаанчлалд орно. Тэгэхээр бүгдээрээ үйлдэл ухаалаг хүмүүс шиг үйлдэцгээе. Бурхан эцгээ магтана, хүндлэе. Халелуя. Амен. Гайхалтай шүү. Бурханыг магтах. Үнэхээр цадаж ханмааргүй. Цогсоол баймаар. Сая нөгөө
Би бол амь зам үнэн гэд Есүс Христийн мэдгдлийг уншиж байсан. Тэгээд амь гэдэг үг бол бүр үнэхээр тасархай зүйлсийг илэрхийлдэг юм байна лээ. Энэ амь бол зүгээр нөгөө бидний одоо ингээд нөгөө амьд байгаагийн амь биш шүү. Биднийг бүр бидэнд бэлгэлж өгсөн Христийн мөнх амь. Бид нар тодорхойлтыг та нарт уншиж өгвөл та нар ухаан алдна. Би бүр үнэхээр бид нар энэ амийн бүр ихний хэсгийн ч амсаагүй байна гэж би бодсон. Юр босын супер бялхам, супер арвин, супер элбэг дэлбэг, хэтэрсэн элбэг дэлбэг, хит давуу, хэр хэмжээнээс давсан, үлэмжих, багтаж ядсан, савнаасаа хальсан, дүүрч бялхсан, уйрлсан, илүүдсэн, гашигтай, үлдэгдэлтэй, хангалтайгаас ч илүү хэтэрхий их, хэтэрсэн элбэг дэлбэг, хангалтайгаас илүү элбэг дэлбэг, багдахааргүй хангалттай, асгардаг их хэмжээгээр дахин асгарсаар байдаг, асар их маш том элбэг дэлбэг, юр бусын хосгүй гайхамшигтай, онцгой байдаг нэг зүйл биш. Ээлжит гэдэг ангиллаас өөр игэл бус, юрдийнхөөс хол давуу, жирийн бус, хөвшмөл бус, дундчаас ч тасархай, дэндүү хангалттай, элбэг дэлбэг, дундрашгүй, халгиж цалгисан, хангалтайгаас хангалттай. Жинхэнэ үнэн бодит амьдрал. Зүгээр л мөнх амьжтай хоёрхан үг. Биднэрт ийм л мөн чанартай, ийм шинж чанартай амийг Есүс Христ өгөхийн тулд загалмай дээр тэр үхлийг амссан байна. Үнэхээр гайхалтай. За цөмөр Ром номын 8 дугаар бүлэг дээр ч. Өнөөдөр Ром ном яг л бид нар одоо ярьж эхэлж байгаа. Бид нар яаж амьдрахаар анханасаа дуудагдсан юм бэ гэж. Маш их хиш үзүүлгүүд бялхаж, асгарч гарч ирж байна. Залбирлууд маш их хэрчимжж байна. Тэгээд бид нар энэ бидэнд өгсөн амьдралыг үнэхээр таньж мэдэх хэрэгтэй байна. Таньж мэдэх хэрэгтэй байна. Бид нар бүр тэрж авах хэрэгтэй. Тэгээ энэ бол нөгөө надад бэлдсэн хизээ нэгэн цагт ирэх амьдрал ерөөсөө биш. Яг одоо. Тэгээд сая 4 сарын 12-ын 19-н 26-ны 3 бүтэн сойдор дараалаад Түндэ Бакрэ пастор Тэнгэрийн өдрүүдээр газар дээр амьдрах хувь тавилангийн тухай номлосон байгаа. Тэгээ би энийг бүр яг энэ яагаад онцгой байсан бэ гэхээр яг бидний ярьж байгаа зүйл адилхан байгаад байгаа учраас би энийг бүр үнэхээр тэрж авсан. Тэгээ бүр хорхоо хүрээд би бүр орчуулсан. Яагаад би та нарыг ч гэсэн мэдээсэй гэж хүсэж байна. Тэгээд одоо дөнгөж орчуулж эхэлж байгаа. Орчуулсан гэж бодлоо ярих гэж шүү. Би орчуулахаар шийдсэн байгаа. Орчуулж эхэлж байгаа. Тэгээд 1-р, 2-р, 3-р номлолыг бүтэн орчуулад өгөхөөр та нар яах ёстой вэ гэхээр энийг ерөөсө хэсэг бүлгээрээ сууж ярилцах хэрэгтэй. Зүгээр унших биш. Дээр бид нар нөгөө Хернингээс буцаж ирсний дараа нөгөө англиас ирсэн Ханнагийн ярьсан нэг жижигхэн боловч маш даацтай тийм номлыг би орчуулсан штэ. Тэгээ бид нар тэрийг бас яг уншсан уу гэж би бас сайн бодохгүй байна. Яа тэгэл унших нэг өөр, бүр тавьж байгаа дундаа суугаа ярилцах гэдэг бол маш өөр. Энэ өөр хэмжүүр аа. Тийм учраас би орчуулна. Тэгээд нараа маань надад туслана гэсэн бүх одоо ингэж уншиж ярихад дэвтэйхэн болгож өгөөд техникийн талыг нь янзлаад тэгээд одоо хүмүүс рүү мэйлддэг гэсэн үү одоо яадаг гэсэн би бол мэйлдснээрээ дээр гэж бодож байгаа. Тэгээд та нар өөрсдөө хэвлэж аваад бүр ажил хэрэг бол энэ ерөөсөө энэ цагийг чинь тодорхойлоод байгаа зүйл ахгүй яг одоо цагийг чинь тодорхойлоод байгаа. Тэгээ энэс би энийгч битгий хоцроосаа энэ бидний ярьж байгаа зүйл дээр бүр маш юмыг тодорхой болгоод бүр деталь болгоод ингээ оруулаад ирж байгаа. Яг би яг яах ёстой юм те миний оролцоо юу юм энэ чинь санхүүгийн асуудал чинь маш томоор яригдаж гарч ирж байгаа. Тийм учраас би та нарыг энийг барьж авангуудаа хоёулаач хамаагүй суугаад ярилц бүлгэрээ уулздаг бол бүлгэрээ ярилц энийг бүр эрэлхийл тэгээд үнэхээр бидний ярьж байгаа зүйлстэй нэгэн сүнс дотор яригдаж холбогдож байгааг хараад та зүгээр л алмаар нь. Тэгээ тэрнээс ч илүүгээр би ч одоо яаж амьдраад байсан юм бэ гэж та бүр дуу алтан заа юу. Би энэ ерөөсөө биш юм бэ. Энэ ерөөсөө миний
амьдрах ёстой амьдрал. За яг мэдээж бид нар туулах ёстой юм бол туулсан байгаа. Бүгдийг үгүйсгэж болохгүй. Тэгвэл бид нар ямар гайхалтай зүйлсийг бидэнд бэлдсэн бөгөөд тэр нь одоо аль хэзээ явж гин шүү дээ гэдгийг мэдэх нь өөрөө биднүүсийг зоригжуулна. Бид нар зориг гуйгаад нэмэргүй шүү дээ. Зориг ч миний дотор байгаа яг л бурхан миний дотор амьдарч байгаа учраас. Ишлэл мэшлэн хүртэл бидний ярьжсэн зүйлсүүд байгаад байгаа байхгүй. Би бүр үнэхээр сонсоод санаандгүй сонссон л да. Тэгээ бүр үнэхээр гайхсан. Бид нар бүр бараг 10 жилийн өмнө Түндэ Бакрэ пастрын шинэ өглөө гэдэг номыг яг энэ ном байхгүй юу. Гэтэ одоо яригж байгаа нь бол ном нь биш. Энд бүр номлол. Бид нар тэр номыг орчуулад бид нар авч уншижсэн. Гэтэ одоо бол энэ ойлголт чинь бүр гүнзгийрээд тасарсан гэсэн үг. Тийм учраас би та нарыг жоохон үлэн байгаасаа маш их аппетиттэй, маш их одоо дуршилтаагаар энийг аваад ам хамраа олохгүй идээсэй те. Би биэндээ бүр өгөөсөө хуваагаасаа бүр ерөөсөө те гэж хүсэж байна. Юунд ч битгий цад манайхан. Би ч гэсэн өөртөө хэлж чинь цадаж болохгүй. Цадах нь биднийг нөөц тосгүй болоход хүргэдэг. Ямар гайхалтай номлол бай дөрвчих. Ямар энгийн мөртлөө ямар гүн байна. Бид нар нөөцгүй юм бол бид нар өлөн байхгүй юм бол бид нар дуршилгүй байх юм бол бид нар байгаа юмдаа л цадна. Тэгээ бид нар өөр зүйлс рүү өлөнтөж эхэлнэ. Тэгээ өөр зүйлс рүү өлөнтөж эхлэх учраас бид нар тосоо нөөцлөхөө мэдхэ болно. Бид нар ариун сүнсийг хангалттай өөрийнхөө дотор амьдруулж чадхаа болно. Бид нар ариун сүнс оршин байх ёстой тэр орон зайг өөр юмсаар дүүргэж эхэлнэ. Чихэж эхэлнэ. Бүр чадахгүй. Тэрэндээ бүр өөр юмар л дүүргээд байна. Гэтэл тэр чинь ганцхан ариун сүнсээр дүүржээж биднэрт туйлын ханамжийг өгнө штэ. Ром номын 8. Энэ өнөөдөр бид нар тэр миний дотор амьдардаг. Бид нар түүний дотор амьдардаг. Христ бүр хэлж байгаа штэ. Би таны дотор амьдарч, та миний дотор амьдардаг шиг. Бид тэдний дотор, тэд бидний дотор амьдраасаа гэж би хүсэж байна. Ийм л ойртолтыг, ийм л танилтыг, ийм л нэгдлийг Христ хүссэн бөгөөд залбирсан. Бурхан түүний залбиралд үнэхээр дуртай хариулсан. Яа гэвэл энэ өөрөө Бурханы хүсэл учраас, түүний хүслийн дагуу гуйж байгаа учраас, түүний яг зүрхнийх нь бүр голыг зохиод, бүр яг голыг оноод ярьчихж байгаа учраас Бурхан дуртай биелүүлсэн. Ердөө 50 хоногийн дараа энэ үг биелээ болсон гэж бодож байгаа. Зүгээр тэр үед сонсч байсан дагалдагч нар бол юу ярьж байгааг нь ойлгоогүй. Харин 50 хоногийн дараа Петрээс ахуулаад бүгд маш тодорхой харцсан байсан. Тэгээ маш зоригтойгоор босож ирээд за энэ бол миний эзнийг 3-таа урууж мурвж исэн тэр бүтлгүүтлээс ч хол давуу юм байна. Тийм болохоор би одоо дуугүй суух нь утгагүй гэд тэр босоод одоо бид нар яг юу хийх ёстой? Одоо яг яах ёстой? Хамгийн практик ажиллагаанаас ахуулаад хамгийн сүнслэг ажиллагаа хүртэл Петр бүгдэнд нь эргүү тэнэг хүнж ойлгохоор болтол нь тайлбарлаж өгсөн. Тэр даруй 3,000 хүн Христэд итгэж усан баптизм хүртсэн маа. Тэрнээс хойш ариун сүнс газар дэлхийгээс салаагүй. Өөрөөр би хүний зүрхнээс салаагүй. Яг одоо тэр бидний дотор амьдарч байна. Тэгвэл тэр яг яаж амьдэрдэг? Тэр яг яаж цохилдгийг? Тэр яг яаж бидэнтэй хамтардгийг? Ер нь хамтард юм уу? Эсвэл ихэнхийн тэр хийд юм уу? Эсвэл би зүгээр сууж явах хэрэгтэй юм уу? Тэгээ тэр бүгдийг хийж явах хэрэгтэй юм уу? Эсвэл би бүгдийг хийгээд тэр намайг зүгээр шалгаж явах хэрэгтэй юм уу? Буруу ингээ суудаа буруу шүү. Одоо ухраа дахиад бүр ихнээс ингээ сууж яадаг юм уу? Энэ талаар би өнөөдөр ярихыг хүсэж байгаа. Энэ айгүй чухал. Бид нар ариун сүнсний ажиллагааг үнэхээр нарийн харах хэрэгтэй. Ром номын 8 дугаар бүлгийг бол бид нар үнэхээр хоёр чихт дүүрдэг бол дүүртлээ сонссон. Джонатан Дэвидийн номлолыг мэдж байгаа хүмүүс л бүр чихээ дүүртэл бид нар Ром номын 8 дугаар бүлгийг сонсч байсан. Ялангуяа тэр сүүлийн хэсэг бол үнэхээр гоё. Яа тэгвэл Есүс Христийг үхэхстээс дахин амьлуулсан тэр амьд чиний өхмөл биеинд амийг өгөөд үхлийг хойшлуулад өвчнийг ялна гэх тэр хэсэг бол бидэнд туйлыг таалагддаг. Гэхдээ Ром номын 8 дугаар бүлэг, Ром ном ч өөрөө 16 бүлэгтэй. Аврал өөрөө 16 бүлэгтэй биш. Бүр цаглашгүй. Тийм учраас бид нар миний дотор яг одоо өрнөд байгаа тэр ажиллагаануудыг бид нар харах хэрэгтэй. Ариун сүнс яг яаж ажилладаг юм бэ гэж. Тэгэхээр бид нар өнөөдөр Ром 8 дээр жоохон сууна гэсэн үг. Ямар сандаа би 2 ч дэвтрээ чирж ирсэн биш үү? За 15-аас эхлээд уншъя. Ром 8-ын биш 18-аас эхлэх юм шүү. Учир нь энэхүү өнөө үеийн зовлонгууд гэдэг чинь яг одоо бидэнд тулгараад байгаа
зовлон одоо муу зүйлсүүд хүндрэл бэрхшээл улс оронд болж байгаа учир битүүлэг хорон муу ажлууд түүнээс үүдээд бидний амьдрал дээр тусаж байгаа тулгарч байгаа бидний амьдралд хүн дээр одоо дарамт үүсгэж байгаа бүх зовлонгууд орж ирнэ заа юу. Энээс ч их зовлон орж ирнэ. Яг одоо учир нь өнөөдрийн зовлонгууд нь бидэнд илчлэгдэх ирж яваа тэр алдартай зүйрлэшгүй гэж би боддог. Паул бүр албаар хэлж штэ. Өнөөдрийн зовлон дээрээ биш тэр ирж яваа алдартай зүйлсийн алдрыг би өнөөдрийн зовлон юу ч юм бэ пүүх гэж би боддог. Учир нь бүтээлийн тесэн ядаж хүлээдэг нь Бурхны хөвгүүдийн илчлэгдэх юм аа. Бүтээл гэдэг нь байгаль дэлхий, сансар, окторгой, од, мичд одоо хүн гараараа бүтээгээгүй Бурхан зөвхөн бүтээсэн тэр бүх бүтээлүүд орж ирж байгаа. Тэр бүтээлүүд нь юуг тесэн ядаж хүлээдэг вэ гэхээр Бурхны хөвгүүд илт тод болж гарч ирэхийг, Бурхны хөвгүүдийг хүн бүр танихыг тэд нар тесэн ядан хүлээдэг. Учир нь тэр бүтээлүүд нь өөрийнхөө хүслээр биш, харин өөрийг нь захирдаг түүний улмаас хоосонд захирагдсан юм а. Энэ нь бүтээл нь өөрөө ч мөн адил ялцралын боолчлоос чөлөөлөгдөж, Бурхны хүүхдүүдийн алдрын эрх чөлөөнд авэжигдах болно гэсэн найдварын улмаас юм. Учир нь өнөө хүртэл бүх бүтээл нь хамтдаа өнөө хүртэл бүх бүтээл нь хамтдаа яолон, хамтдаа төрөх зовлон эдэлдгийг бид мэднэ. Энэ зовлонг юутай зүйрлсэн бэ гэхээр Паул төрхийн өвдөлтийн зовлонтой зүйрлсэн байна. За, зөвхөн үүнд ч биш, харин бас бид өөрсдөө сүнсний анхны үр жимсийг авсан бид нар ч дотроо яолон биднийг үрчилж авахыг буюу бидний биеийг золин аврахыг тесэн ядан хүлээдэг. Учир нь бид нар ийм л найдвараар аврагдсан юм а. Гэхдээ хэрвээ юмс харагдаж байгаа бол энэ найдвар биш. Хүн харж байгаа зүйлдээ найдах хэрэггүй. Харин бид харахгүй байгаа зүйлдээ найдвал түүнийг төвчээртэйгээр хүлээдэг. Үүнчлэн сүнс бидний сул дорой байдалд тусалдаг. Жишээ нь энэ өөр орчуулга дээр тийм юм орж ирсэн байгаа. Жишээ нь бид нар яаж залбирах ёстойгоо мэддэггүй. Харин ариун сүнс өөрөө үгээр илэрхийлшгүйгээр яолон байж бидний төлөө зуучлан гуйдаг. Сүнсний бодол санаа юу болохыг зүрхнүүдийг нягтлагч нь мэддэг юм аа. Яагаад гэвэл ариун сүнс Бурхны хүслийн дагуу ариун хүмүүсийн төлөө зуучлан гуйдаг юм. Бурхныг хайрладаг түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүст тохиолдог бүхий л зүйлс эцэстэй тэдний сайн сайхны төлөө байдаг гэдгийг бид мэднэ. За одоо би та нарт өөрийнхөө үгээр орчуулсан одоо дэлгэрэнгүй орчуулгыг уншиж өгмөр. Зүгээр үү те? Нэг тийм сайн наалтаж өгөхгүй байгаа байхгүй саяын одоо миний уншсан зүйл тийм ээ. Тэгэхээр одоо бид нар илүү нааж авна гэсэн үг. За би 15-аас нь эхлээд уншия. Бурхнаас хүлээн авсан энэ дахин амилсан амин хулчгар аймхай өөртөө итгэлгүй амьсгаатай төдий ам голтой төдий үхлээ хүлээсэн булшрууга чиглэсэн амьдрал бишээ. Энэ дэлгэрэнгүй орчуулга явж байгаа юм. Энэ чинь одоо Бурхнаас авсан амийг чинь ярьж шв. Энэ чинь адал явдлаар дүүрэн зүйлсийг тесэн ядан хүлээсэн, догдолсон, яг л хүүхэд шиг Бурхныг бишрэн харж дараа нь яадаг бол аав минь гэж баярлан угтдаг амьдрал билээ. Таны сүнс бидний сүнсэнд хүрдэг. Хэн болохыг минь баталж өгдөг. Таны хэн болохыг бас өөрсдийнхөө хэн болохыг бид нар ариун сүнсээр таньж мэддэг. Өөрөөр хэлбэл бид нар эцэг хүүгийн харилцаа, барилдлага дотор орсон байна гэдгийг мэддэг байна. Бидэнд өгөгдөх тасархай, итгэхийн аргагүй, итгэмээргүй өвийг хүлээж авахаа ингэж бид нар мэддэг. Христийн туулсан бүхнийг бид нар туулна. Хүнд хэцүү үеийг түүнтэй хамт туулдаг шиг сайн сайхан цаг үеийг ч мөн адил түүнтэй хамт туулна. Есүс Христтэй хамт. Эгэл жирийн өнөөдрийг шиг өдрийг ч гэсэн
уйтгартай юм шиг үеийг ч гэсэн бид Христтэй хамт байж түүний амьаар тэтгэгдэж, шинжлэгдэж, түүний хийж байгаа ажлуудыг харан гайхширч өнгөрөөдөг. Одоо 18-аас тиймээс ирж яваа сайн өдрүүд, сарууд, жилүүдийн дэргэд өнөөгийн хүнд зовлон юу юм бэ? Юу ч биш юм аа. Харьцуулахын арга байхгүй. Бүтээгдсэн дэлхий өөрөө юу болохыг бүтээгдсэн дэлхий өөрөө юу болохыг ирж яваа зүйлсийг тисэн ядаж бүр байж ядан хүлээдэг гинэ. Алдар бидэнд илчлэгдэнэ. Бидний дотор илчлэгдэнэ. Бидний төлөө илчлэгдэнэ. Бидэнд өгөгдөнө. Бид хүртэх болно. Христтэй хамт үхлийн зовлон амссан, туулсан бид нар түүнтэй хамт алдрыг нь ч мөн адил хуваалцах болно. Бүх бүтээлүүд байгаль дэлхий бүгдээрээ энийг хүлээж байна. Хүлээлтэндээ хүлэгдсэн байна. Юу хүлээж байна вэ гэхээр Бурхны хүүхдүүд танигдаасаа, гарч ирээсэ, тэр цаг хурдан ирээсэ гэж бүгдэд танигдаасаа гэж бүх бүтээлүүд байж ядан хүлээж байна. Өнөөдрийн нөхцөл байдал ирээдүйн эрх алдартай жишг харьцуулах боломжгүй бөгөөд зохисгүй юм аа. Бүтээл буюу байгалийн бүх бүтээл нь санаатай ямар нэгэн зүйл нь болохгүй, эсвэл буруудсандаа биш, харин Бурхны хүслийн улмаас эмзэг, хэврэг, дутуу дулмаг, нөөцийн хомсдлоос үүдсэн гэмтэлд баригдаж хүлэгдэжээ. Анхнаасаа юм байгаагүй штэ. Эдийн цэцэрлэг тийм ээ. Анхнаасаа байгаль чинь өөрөө өөрийгөө нөхөн төлөх чадвартай. Хорогдох биш, нэмэгдэх чанартай. Одоо өргөсөж тэлж байх тийм чанартайгаар бүтээгдсэн. Харин гмийн улмаас энэ бүх чанар алдагдсан учраас одоо энэ бүх бүтээлүүд ямар болсон бэ гэхээр эмзэг, хэврэг, дутуу дулмаг, нөөцийн хомсдлоос үүдсэн гэмтэлд орсон байгаа байхгүй юу? Энэ гэмтэлд орсон болохоос байгаль өөрийгөө ийм болгоогүй. Ийм гэмтэлд орсон учраас Бурхан тэднийг албаар Бурхны үгүүдийг гарч ирэх хүртэл хүлээж байгээд албаар хүлцсэн байгаа. Хүлээлтээр үлдсэн байгаа гэсэн үг. Хараагдсан гэсэн үг л дээ. Үндэ бол яг нөгөө Эхлэл номын одоо эдийн цэцэрлэгээс Адам Ева хоёрыг хөөж гаргадаг шүү дээ, тийм ээ. Газар чамаа чи их зовж яж газараас юм олж иднэ. Энд чи хараалахгүй. Яг унахаас өмнө бол ийм байгаагүй. Тэгэхээр байгаль хүн хоёр дайсагнж эхэлсэн гэсэн үг. Тогтоосон хуулиуданд хоорондоо хууль нь хүнтэйгээ дайсагнж эхэлсэн гэсэн үг. Тэгэхээр байгаль болоод бүх бүтээлүүд Бурхны хүүгүүдийг төрж авахыг хүлээж байна. Цааш нь уншия. Анхнаасаа Бурхнаар бүтээгдсэн. Бүрэн эрх мэдлээрээ хүн захирагч, хариуцагч, хамгаалагч, асрагч нь болсон байтал тэр эрхэм хүн нь гим дунж анхдагч мөн чанараа алдсан юм а. Бүтээл одоо гимт хүний гарт зовж, эвдэрч, сүйрэлт автсан. Харин Христ Есүсийн улмаас Бурхан хөвгүүдээ дахин үгээрээ төрүүлв. Христэд итгэсэн хэн боловч ариун сүнсийг хүлээн авч үрчлэлийн сүнсээр эцгийгээ танилаа. Одоо л бүтээлийн найдвар биелхнэ. Байгаль хүртэл өөрийг нь авч явах чадaltaй, хариуцах жинхэнэ эзэн болох Бурхны хөвгүүдийг хүлээж байна. Бүр дисэн ядан хүлээж байна. Төрөлтийн өвдөлтөөр өвдөж, яолон шаналж байна. Эцэст нь жинхэнэ эзэд хөвгүүд, ариун нэгнүүд бүгдэд танигдан гарч ирэх болно. Тэр л цагийг хүлээн найдвар дотроо шаналан, яолон байна. Энэ өвдөлт найдвараар дүүрэн хүлээлт юм а. Гашуудал ялцралын боолчлоос Бурхны хөвгүүдийн алдартай эрх чөлөө рүү шилжин орох тэр л цагийг бүтээл хүлээж байна. Бүх бүтээл одоо хүртэл хамтдаа төрөлтийн өвдөлтөөр өвдөж яолж байна. А бид нар ч гэсэн яг адилхан. Энэ өвдөлт бидний дотор ч явагдаж байна. Байгаль үнэн захирагч, хариуцсан эзэн болох бидний илэрхийлэгдэн гарч ирэхийг хүлээж байгаа бол бид ч өөрсдийнхөө сул дорой, эмзэг болсон биеэсээ салж чөлөөлөгдөх цагаа хүлээн яолон өвдөж шаналж байна. Байгаль гэдэг бүтээл нь Бурхны хүслээр хашигдаж хүлэгдсэн бол хүн
гин дунсны гайгаар энэ үхэж муудаж ялзарч байгаа бие дотроо хоригдсан юм а. Сул дорой өвчлөмтгий үхдэг, үхэлд өртөмтгий өрөвдмөр энэ биеийг тайлж хаяад Бурхны хөвгүүд болж харагдах тэрл цагаа хүлээн шаналж байна. Найдвар минь, одоо түрүүний найдвар, Бурхны хүүхэд гэдгийг бүгд харж мэдэх. Яг л Есүс Христийг бүгд харж исэн шиг энэ найдвар одоо харагдахгүй байгаа ч нэг л өдөр бүгдэд ил тод харагдах болно. Энэ Христийн дүр төрхөөр бүрэн өөрчлөгдсөн цоо шин хүн бодтойгоор гарч ирэх шин бие өмсөх тухай ярьж гин гэсэн. Нэг л өдөр харагдана. Засгийн газар, за энийг бол би цааш нь бичсэн байгаа. Гэтэ би танаас уншиж өгмөр. Засгийн газруудад Даниэл, Йосеф, Эстер, Дебора, Давид, Самуэлүүд барай эзлэнэ. Гэр орондоо Наоми, Рут, Мария, Элизабет, Гидеон, Самсонууд байршуулна. Хаанаас нь ч харсан тэд хүүгийн дүр төрхтэй юм а. Тэр цаг ирж явна. Бурхны хүүхэд том болж төлөвшсөн нэгнүүд байгаа газартаа нөхцөл байдлуудын дунд үйл явдлын өрнөлтийг удирдах болно. Үүнийг дэсэн ядан хүлээж байгаа. Энэ л найдвараар хөвгүүд амьдардаг. Найдвараар дүүрэн шаналгаатай шин биетэй хүн төрөн гарахыг хүлээж байгаа. Энэ төрөх гэж байгаа эмэгтэй шиг өвдөлтийн тухай. За цааш нь бид нар хүлээж байгаа гэсэн маа. Хүлээлт нь өөрөө хоосон утга учиргүй эцэс төгсгөлгүй хүлээлт биш. Яа гэвэл жирэмсэн эмэгтэй хизээч хоосон утга учиргүй өвддөггүй. Тэр төрн гэдэг нь ойлгомжтой. Яана би одоо хизээ төрөх юм болоо гэж ямар ч өвдөж байгаа эмэгтэй хэлдэггүй. Энэ бол цаг хугацааны асуудал юм байна. Цагийн дараа юу, хэдэн минутын дараа юу. Эсвэл зарим хүн 32 цаг маг өвддөг гэсэн те. Гэтэл ямар ч байсан төрөх нь ойлгомжтой. Тэгэхээр энийг тийм юр бусын зүйлийг хүлээсэн маш хүчтэй өвдөлт байна гэсэн үг. Тэгэхээр энэ хүлээлтийг Паул тайлбарсан ба. Өвдөлт завуур өдөө хатгалт өвчин зовлонгоор шаналдаг энэ хүлээлт. Тэгтээ найдвараар бэлхдэг. Найдвараар бэлхдэг. Ямар найдвар вэ гэхээр миний энэ хязгаарлагдмал бие маань тайлж хаяад шин бие өмсхийн чинь гэдэг тэр найдвар бидэнд байдаг. Тэр найдварыг хэн ч ойлгохгүй. Тэр найдвар харагдахгүй. Гэхдээ тэр найдвар биднээсийг үнэхээр хүлээх нь зохистой юм байна гэдэгт өөрөө ирэхгүй аваачдаг. Энэ бол үхлийн хүлээлт биш. Хүнд өвчтэй нэгэн өвдөж шаналсандаа найдвараа гээж өгөхийг хүсдэгтэй адилхан зүйл огт биш. Энэ чинь утга учиртай сайхан хүлээлт. Тиймээс л хүлээх тусам найдвараар дүүрж гүн баяр баясал эзлэн авдаг. Хүлээлт миний найдварыг хурцлж баяр хөөргийг гүн болгодог. Улам хүчтэй, улам уян хатан болгодог. Хүлээж байхдаа бид нар өсдөг. Тал тийшээ тэлж томордог. Яг юу намайг тэлээд байгааг, юу биднийг тэлж байгааг, томруулж байгааг бид нар мэдэхгүй. Гэвч удаан хүлээх тусам улмал би өөжөө болдог, том болдог, тэлдэг, сунамтгай болдог, уян хатан болдог. Тэгээ хүлээлт маань гүн гүнзгий баяр багтлыг бидний дотор төрүүлж байдаг. Явцын дунд өөрөөр хэлбэл хүлээж байхдаа бид нар ядардаг. Харин Бурхны сүнс буюу ариун сүнс даруй туслахын тулд хамт байдаг дотор минь. Яг л ядрах үед чинь тэр даруй туслахаар ариун сүнс ажилдаа ордог юм а. Жишээ нь яаж залбирхаа мэдэхгүй бидэнд байдаг. Бид нар хараа энэ жишээ гэдэг үг бол их онцгой гэж би бодож байгаа. Яагаад гэвэл бид нар Монгол Библийг харах юм бол Монгол Библийг харъя л та. Үүнч 26. Үүнчлэн мөн сүнс бидний сул дорой байдал тусалдаг. Учир нь яаж залбирах ёстойгоо бид нар мэддэггүй. Ингээд уншичаар зэрэг за ариун сүнс зөвхөн залбирахад л хэрэгтэй юм байна гэж ойлгогдно. Харин бид нар бүр эрен хайх юм бол бид нар сул дорой. Одоо бидний сул доройч ярилцсан. Бид нар сул дорой. Бид нар хүлээж байна. Хүлээсээр ядарч байна. Та ядардаг тийм ээ, би ч ядардаг.
Яана би тэр бие өмсөхийсэн бүр биднийг амьдрал нухдаг, амьдралын үйл явдлууд биднүүсийг нухчдаг те. Заримдаа бүр бид нар бүр бас хизээч бас чир чадахгүй байхдаа гэмээр болтлоо бид нар сөхөрж ундаг. Харин ариун сүнс биднүүсийг харахад би унж байгаа юм шиг боловч эцгийн оршихуд босоогоор минь байлгадаг. Та яаж ч унсан эцгийн оршихуд зогсоогоороо байдаг. Ариун сүнс энэ ажлыг хийдэг. Та одоо унахаараа мэдхнэ штэ. Би яг одоо унтсан байна. Сэтгэлээр унтсан байна. Одоо уур хүрсэн байна. Гэтэ эцгийн оршихуд би босоо байгаа. Давид юу гэсэн бэхээр би таны өмнө цих зогсож байна. Толгой маань дээшгээ өргөгдсөн байна. Харц маань таны нүдийг чиглэсэн байна гэдэг штэ. Бид нар мундагтаа тэгээд байгаа юм биш. Ариун сүнс миний дотор амьдарч байгаа учраас намайг унгаадгүй гэсэн үг. Эцгийн өмнө аваачдаг. За, ингээд бид нар ядардаг. Тэгэнгүүт бид нар сул дорой жишээлбэл бид нар яаж залбирхаа мэддэггүй гэдэг нь ариун сүнс зөвхөн залбиралт надад хэрэг болоод бусд үед нь би өөрөө бусдыг нь хийдэг гэсэн үг огтоос биш. Зүгээр л жишээлбэл хамгийн наад зах нь бид нар залбирч мэддэггүй. Тийм учраас ариун сүнс юу хийдэг вэ гэхээр одоо би эндээс унших хэрэгтэй. Ариун сүнс биднийг чадваргүй, юу ч чадахгүй, дутуу дулмиг сольдонд ордох үед тэнхрүүлдэг, тусалдаг. Өөрөөр хэлбэл ариун сүнс бидэнтэй гүн гүнзгий хамтран ажилдаг, оролцдог, хамт хийдэг. Түүний тусламж нь одоо энэ тусалдаг гэж үгий чи яриад байна. Итгэхгүй биш. Туйлын итгэвтэй ажиллагаануудыг илтгэдэг. Тэгээд тэр эцгийн бодол санааны дагуу бидний өмнөөс ярьдаг. Одоо би чи ярьж чадахгүй байгаа шүү дээ. Одоо тий үг байхгүй. Дээрээс нь тэгээ би бүр дарамтанд орсон бүр яолохоос өөр надад ерөөсөө хийх юм алга байна. Энэ ариун сүнс яолох гэхээс илүүр ариун сүнс бидний яолооныг ашигладаг гэсэн үг. Бидний хашгираа шаналлыг ашигладаг гэсэн үг. Ариун сүнс тэгээд бидний бурхантай хамт алхаж байгаа алхаагийн маань хизээч бүтлгүүтэлд оруулдаггүй шалтгаан энэ аа. Одоо тэгвэл хэдүүлээ. Сул дорой байдлыг харъя. Сул дорой байдал. Бид нар энийг сул дорой байдал гэж хэлээг байгаа юм. Энэ бол эдгэршгүй өвчтэй байдлыг илэрхийлж хэлдэг үг боловч яг үнэндээ хүний хязгаарлагдмал байдлыг илэрхийлдэг. Бид нар чадахгүй юм зөндөө байгаа тийм. Ер нь баг их хэмиг бид нар чадахгүй. Бид нар дутуу дулмиг бид нар тийм ч холыг харж чаддаггүй. Биднэрт дутагдал байгаа юу? Байгаа. Бид нар унамтгай юу? Унамтгай. Бид нар эмзэг үү? Эмзэг. Энэ бид нар хизээч өвчтөй болсон хүнийг зэмлдэггүй штэ. Яг бай зарим хүн зэмлдэг л ах л та. Өвдөд тахтай яат ингэж бид нар зэмлдэггүй штэ. Яг тэр хүн өвдөй гэж өвдөг байхгүй. Түүнчлэн бурхан биднүүсийг сул дорой байлаа гэж загнаагүй. Яг тэр биднийг чадваргүй гэж мэдж байгаа. Хязгаарлагдмал. Тийм л учраас бид нар намайг хязгаарлахгүй тэр биеэ өмсөх юмсан гэж бид нар найдвар дотор одоо жирэмсэн эмэгтэй шиг хүлээгээд байж. Тийм учраас бурхан ариун сүнсийг бидний дотор амьдруулсан. Тэр өөрөө миний дотор амьдрахгүй бол болохгүй байгаа даахгүй юу? Тэгэхээр энэ сул дорой байдлыг энэ бол зөвхөн сул дорой сувдаад зориулсан юм байна. Энэ ер нь байсаал унаад байдаг сувдаад зориулсан юм байна гэж битээ хар. Бид нар угаасаа бүгд хязгаарлагдмал бие дотор амьдардаг. Бид нар санаа байвч сачим нь хүрдэггүй. Бид нар мөрөөдсөн ч мөрөөдлөө гүйцэлдүүлж чаддаггүй. Бидний хүсэл ерөөсөө асар богинохон байдаг, охорхон байдаг. Бидний санаа бодол гүйцэд задраагүй байдаг. Бүр яаж ч задраад бид нар түүний бодол санаа шиг болж чадахгүй. Энэ бол бодит байдал. Ямар ч мундаг хүн ялгаа авахгүй. Ямар сайндал бүх хүн бүдүүн өвсөнд гэж ахавдээ. Бүх хүнийг ч өвс унгааж чадна гэдэг чинь хүн ямар одоо дулмиг, ямар дутуу гэмээс болж. Тэрнээс өмнө бол тийм байгаагүй. Тийм учраас Ром номын сайн мэдээ юу гэхээр эцсийн Адам ирсэн учраас бид нар шинэ биеийг өмснө гэсэн баггүй. Бид нар бүр эхний Адамаас ч илүү
дээр байр суурин дээр бид нар очно гэсэн үг. Бид нар гайхгүй, бид нар хуурдахгүй. Одоо сайн мууг мэдүүлдэг модны жимснээс бид нар очиод идчихвэ гэж айх шаардлагагүй болно. Бид нар сүүлчийн Адамын улмаас бид нар хүүгийн дүр төрхтэй болсон. Түүнээс эхний Адам шиг дүр төрхтэй биш. Тийм л учраас биднийг эдэндээ суулгахад бид нар засгалж чадна гэсэн үг. Тэгэхээр сул дорой байдал гэдэг бол та бит хоёрын зүгээр сул дорой зан чанар биш. Хүчтэй зан чанар ч энд орж ирнэ. Хүчрхэг байдал минь ч орж ирнэ. Их мэддэг байдал минь ч орж ирнэ. Мэдж яваа байдал минь ч орж ирнэ. Мэдхгүй байгаа минь ч орж ирнэ. Бидний хамгийн мундаг хүнээс авахуулаад бидний хамгийн мундаг биш хүртэл бүх хүн энэ сул дорой гэсэн ангилалд орж ирнэ. Тийм л учраас сая отгоо ярьсан ш. 20 жил итгэсэн 2 сар болж байгаа, 2 өдөр болж байгаа. Бурханд яг ижилхэн, яг адилхан сул дорой сав. Альнийхэн ч дотор ариун сүнс амьдрах гүн шаардлагатай. Альнийхэн ч дотор ариун сүнс альнийхэн ч дотор тэгш эрэхтэйгээр шудраг ясныхаа дагуу ажиллана. Алагчлах одоо ялгуурлах зүйл юу ч байхгүй. Түрүүний ярьсан түүхүүдийн маш чухал мессеж бол тэр биш алагчилдаггүй. Яг адилхан ханддаг. Яг ижилхэн ханддаг. Бид нар түүнийг хэлж болохгүй байхгүй. Тэрийг илүү хар, намайг дутуу хар. Намайг би илүү одоо тий илүү давуу баймаар байна. Бурхны аанчлалын юм байхгүй гэсэн. Тэгэхээр сул одоо өөрөөр хэлбэл бид нар шин бие өмсгöd бүтээлүүд бидний хүлээж байна. Хизээ илчлэгдэх юм болоо. Одоо бүтээлүүдэд найдвар төрсөн шүү дээ. Бурхны хөвгүүд төрөөд гарцсан. Та л анзаарахгүй байгаа болохоос ш. Бүр хээрийн цэцгүүд хүртэл таныг хараад зүгээр арзаатлаа инээж байгаа төхөө. Бүр зүгээр үнэхээр башиж байгаа төхөө. Тэр яа энэ хараач хоорондоо ярилцж байгаа заа юу. Фантаза жоохон нэм. Хараач бачаараа савдаа хоёрыг хардаа нөгөө хоёр дахиад алхах чинь. Яа бидний найдвар шүү дээ цэцэгнүүдээ ягаахнуудаа цагаахнуудаа найдвар минь алхаж явна шүү дээ хамаагүй миний дээр гიშг хамаагүй хөө миний дээр гიშгчлээ ямар ерөөлтэй цэцэг вэ миний найдвар ийлцэн одоо намайг захирдаг хөвгүүд төрчлөө шүү дээ яах юм бэ одоо энэ хөвгүүд илэрхийлэгдээсэ илчлэгдээсэ бүр танигдаасаа. Ер нь бол та хэдээр бид нар өөрсдөө танихгүй байгаад байгаа болохоос чөтгөр шулан буг талын цэцэг мэцэг бүгдээрээ таньсан штэ хизээ. Хинбэ гэдгийг мань бүр мэдж байгаа айхан найгаа цухтайхан цухтагаад хээрийн модод хүртэл чамайг хараад алгаад ашна гэж байна шүү. Исая бүр тэгж харсан байдаг шүү. Исая 55 дээр. Сул дорой байдлыг бид нар ойлгосон. Бид бүгд сул дорой, бид бүгд хязгаарлагдмал. Энд ерөөсө бүх хүн гэдэг ангилд ордог бүх зүйл орно. Энэ айгуу тийм хязгаарлагдмал үхэр юм аа. Тэр амтан талаар ярьдаггүй. Хүний талаар бол тэгж ярьдаг. Яа тэгвэл хүн гимд унсан, хүн гимээсээ болоод хязгаарлагдмал болсон. Анхны Адамыг санаач. Би саяхан сонсч ирсэн. Анхны Адамын анх эхлээд нэрлсэн амьтдын тоог хэлж илээ. Би чи угаасаа тоонд муу хүн олон тгийг хараад зүгээр тарих хэрэгжил. Юу гинэ? Тийм амар чадвартай. Тийм аимшигын потенциалтайгаар аргагүй бурхан өөрийнхөө дүр төрхийн дагуу бүтээсэн юм чинь дээ. Тийм учраас бид нар хязгаарлагдмал гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Бити хүчтэй царайл. Одоо тэр жүжиг шигээ бид нар зогсоох ёстой. Би сул дорой учраас тэр миний үгүй ямар сайндаа дотор минь орж ирж амьдрах вдээ. Хүчээ өөр арга алга байна шүү дээ. Бидний хажууд ч байж болохгүй. Бүр дотор нь орж иж бурхан санаагаа амрааж шүү дээ. Ямар галзуу хүсэж байна бурхан бидэнтэй байхыг. Бид нар түүнтэй хамт байх гээд нэг одоо айхтар хүсэмжлээч байгаа юм биш. Тэр бүр амар хүсэж байгаа байхгүй надаас ч илүү. Тийм учраас тэрний төлөвлөгөө нь тэгж биелээ болсон. Цаашаа ариун сүнс бидэнд тусалдаг. Тусалдаг гэдэг үг нь өөрөө 3 утга санаанаас би одоо бүрэлддэг юм байна. Итгэхгүй биш. Маш итгэвтэй үйл үг. Маш хүчтэй дэмэндэг, хүч өгдөг. Одоо бүр тэнхрүүлдэг. Хүчтэй бүр гэсэн утгатай. Эхний утга нь болохоор зэрэг заавал хамтдаа хийн. Бурхан надтай. Ариун сүнс заавал надтай хамтарна.
Би зүгээр суугаад тэр хийхгүй. Эсвэл тэр намайг зовлон дотор маань ганцаар ингээд үлдээхгүй. Тэр заавал хамтрна. Энийг бид нар бүр тархитлагаандаа бүр зааж авах хэрэгтэй, зүрхэндээ болж өгдөм бол сэлэх хэрэгтэй. Бидэнд туслаасаа ариун сүнс. Та хизээж ганцаараа зүтгэхгүй учраас би ганцаараа зовж байна. Би ганцаараа амар зов. Над шиг зовлон хинч туулаагүй гэж ярих нь бол гутам шиг. Буруу гэсэн үг. Тэр надтай хамт байдаг учраас бурхан аяхуу даруухан шүү. Тэр бүр хамтарч байгаагаа ч өдөр болгоо надад сануулад байдаггүй. Зарим хүмүүс тэгдэг үсттэй. Би чамд яаж туслаа? Чамайг тэнхрүүлжсэнийг чи одоо мартчихэ. Чи анх ямар юм байлаа? Сагоожсэн бацаа минь. Харин ямар хүнд үеуд байлаа. Би даваад гарсан гэхдээ ариун сүнсэнд алдрыг өргөөрэй заавал. Та байсан учраас та яаж ажилласныг би мэдэхгүй юм. Гэхдээ би ингээд даваад гараад ирэхийг бодоход лавтая та надтай хамт байсан байна. Миний дүгнэлт энэ байна. Тэгэхээр заавал хамтрна. Энэ тусалдаг гэдэг үгийн чинь эхний тодорхойлт нь. Хоёр дахь тодорхойлт нь болохоор тэр чиний ачааны нөгөө талаас заавал барина. Өргөн. Заавал өргөн. Хизээч чи ганцаараа ачаагаа үүрэхгүй. Тэгэл өөрөөрөө сайрхаад би тэр хүндийг би ганцаархнаа өрөөд бачаарал яах тэгэл бөө мэдтэй юу ч болж байсан юм. Би ганцаараа өөр хизээч ихнэр ганцаараа өөрөхгүй нөхөр байгаа л бол. Бид хоёр хамтдаа л үрдэг. Бидний өөрөг орой л өөр, бидний зан чанар ч өөр. Гэсэн ч гэсэн бид нэр гэр бүл гэдэг тэгэхээр яаж юм бүр гуруула үрж штт. Ихнэр, нөхөр, бурхан. Бурхан ингээл худлаагаасаа яолол тэ яана иви өвдчихнөө сувда ёо гэд явахгүй харин бид нар бол аюу олуудад их гээд идэг. Бид нар үрдэгдэг та өрг аава таал өрг та чадна та минь өргөөд бай. Хажуу талд нь тэгэл амар лаглаг гэрчил яриа. Эзэн өргөөл явчихдیں۔ Та нар битгий өрг чадахгүй. Бид нартай тэр заавал хамтарч өргөн. Тэр нэг талаас нь өргөсөн бол тэр намайг нөгөө талаас нь өргөө гин. Өрг хоёлаа хамт авч яваа. Ер нь тэр тэгж л авч явдаг. Тэгж тэр гэрээ авч явдаг. Тэр тэгж одоо өөрийнхөө ариун эхнэр нөхрүүдийг тэгж авч явдаг. Тэр тэгж өөрийнхөө гэр бүлийг тэгж авч явдаг. Тэгэхээр тэр ачааны нөгөө талаас барина гэсэн үг. Яг л манай аав ээж хоёр шиг. Сэтгэн торонд жоох охноос суулгаад хоёр талаас нь бариад залуу эс учраас гүйж байгаа байхгүй. Би яасан бэ гэхээр хөлийн манд орж ирэлцэж байгаа асфальтын замыг хараад баярлж байлаа. Харин манай аав чи өөрөө ганцаараа өрөг гинтхэн тавьчул яах вэ? Эхнэр нь гэмтэн, хүүхэд нь гэмтэн. Харин бурхан заавал ачааны нөгөө талаас үүрдэг юм аа. Бидний дотор байгаа шанал хизээч би ганцаараа үүрэхгүй. Хэрэг би ганцаараа үүрсэнсэн бол би аль хизээ няцарсан байгаа. Аль хизээний би ухарсан байгаа. Аль хизээний би унсан байгаа. Аль хизээний би аягүй үхсэн байгаа. Тэм учраас та ачааны чинь нөгөө талаас хэн барьж байгаа гэдэгт үргэлж санаа тавь. Тэгээд бид нар баяр хөөртэйгээр урагшлах болно. Тийм л учраас биднэрт амархан байгаад байгаа байхгүй юу? Сая би ганган байгалийн иш үзүүлгийг уншиж байхад бүр бидний хүүхдүүд дээ штэ. Билээ хэдэн сарын өмнө нэг шин би залбирч ирсэн чи бурхан хэлжсэн. Би ерөөсөө айж мэддэггүй үеийг гаргаж ирж байна. Тэд ерөөсөө айж мэдхгүй. Тэд ерөөсөө эргэлзэж мэдхгүй. Мэдхгүй. Ерөөсөө мэдхгүй тийм. Үгийн санд нь байхгүй, сэтгэлгээнд нь байхгүй. Одоо та нар өөрсдөө баяр хүрээд алгад тач та. Яагаад гэвэл бид нар бидний өсөжсэн гэр орон шиг гэр оронд хүүхдээ өсгөөгүй. Бид нар өөр гэрт хүүхдүүдээ өсгөж байгаа. Бид нар юу ч болж исэн эцэг рүүгээ гүйдэг тийм ихнэр нөхөр хоёрын дунд хүүхдүүдээ хүмүүжүүлж байна. Тийм учраас хүүхдүүд нь айж мэдхгүй байх нь аргагүй үстэй. Бид нар амьдралдаа бидний тулаагүй шалгууруудтай толох бах. Гэтэ тэд нар юу их айгуу сайн мэддэг бүгд үүнд огтхон ч эргэлцэхгүй. Аавраа шууд бүжиж. Яа тэгэл аав ээж нь тэгдэг байсан байхгүй юу? Тэр гэр бүлийг бид нар залбирлаараа анхлан үнэртэй болгодог. Тэр гэр бүл дотор бид нар бурхныг ярьж баярлан хөөрдөг. Харин бид нар тийм гэрт өссөн үү? Харамсалтай нь үгүй. Гэсэн ч бурхан биднээс гимтэхгүй, бэртэхгүй авралдаа авчирсан. Биднийг орчин маш их гимтээсэн.
Бид нарыг социалист нийгэм ч байна уу, коммунист ч байна уу, юу ч бидний гэмтээсэн, маш их гэмтээсэн. Бид нар өнчирсэн. Бидний сэтгэлгээ гэмтсэн. Бидний оюун бодол буруу болсон. Гэсэн ч бурхан биднийг аварч чадсан. Яагаад гэвэл түүний гар аварч чадхааргүй богинохон биш. Харин бидний хүүхдүүд ямар золтой вэ? Тэд нар ухаан ороогүй зүгээр ихийнхээ хөвлөд байхдаа цуглаан дээр сууж магтан дуудуулж үг сонсож байна. Ямар золтой вэ? Ийм хүүхдүүд яаж айх юм? Яаж эргэлцэх юм? Ерөөсөө мэдэхгүй энийг. Яг л та бид хоёр тийм орчинд хүүхдүүдээ өсгөж байгаа учраас бурхантай хамт. Тэгэхээр 3 дахь утга нь тэр барьсан ачаанаас хизээч тавихгүй, тас зуурна. Хизээч тавихгүй. Хэрвээ тэр тавих юм бол би унаж өхнө гэдгийг тэр мэдж байгаа. Тийм учраас тэр ачаанаас барьсан л бол тас зуурах бөгөөд тэгэл бас тас зураад яваад ин гэсэн үг огт биш. Тэр бидний амьд тэр ачаанууд чинь бидний амьдралд хүний амьдрал тохиолддог зүйлүүд байгаа. Тийм биз? Бид нар ерөөсө хүнээс илүү зовлон туулаагүй шүү дээ. Ганцхан энэ туулж байгаа зүйлийг маань далимдуулдаг нэг нөхөр байгаа. Далимдуулдаг гэж хэлмээр. Тэр намайг ийм ачаан дунд явж байгааг нь мэддэг учраас гоочилдог, унгаахыг оролддог, ганцаараа үрж явж ингэж итгүүлдэг, чамд хинч туслахгүй гэж бодуулдаг. Чамайг тэр хохироосон шүү дээ гэж худал ярьдаг. Тийм учраас муу ёрын сүнсний надад энэхүү зовлонгийн ачааны улмаас учруулж байгаа бүх хор хохирлыг арчиж хай хүртлээ ариун сүнс бидний нөгөө ачааны нөгөө талаас барьсаар авах болно. Тэр заавал тэр асуудлыг, тэр хор хохирлыг, тэр хөнөөлт үр нөлөөг нь устгаж айжээж ариун сүнс санаа нь амардаг гэсэн үг. Тэр ингэж бидэнд тусалдаг. Та нар энэ номлолыг дахиж сонсоод бичиж аваасаа гэж би хүсэж байна. Би бол жишээлбэл бичиж авахгүй тогтоож чаддаггүй байхгүй. Тийм учраас надад ийм дэвтэр хэдэн 10-аар байгаа. Би энийг үр хөвгтдээ өгнө гэж боддог. Энэ миний амьдрал, эзэнтэй амьдрсан бүх даваа, гүвэ, нухчаа, миний бүх зүйлүүд энд байдаг. За, тэгвэл эндээс бид нар юу гэж харж байгаа нөхөр ариун сүнсний тусламж гэдэг нь тэр бидэнтэй хамтарч хүнд ачааг нөгөө талаас нь тас зууран барихтаа дайсны учруулж байгаа бүх хор хөнөөлийг зайлуулах хүртэл бидэнтэй хамт байсаар байх болно. Тэр ачааг тавь. За одоо бараг л ирчлээдээс удаа миний хөө цаашаага үүр гэж хэлэхгүй нэ штэ. Тэр бүр эцсийн үзжээж сая тэр асуудал дээр ялалтыг авчирч өгдгөө гэсэн. Цааш нь тэр зуучлан гуйдаг гэсэн. Тэр зуучлан гуйдаг. Ариун сүнс яаж зуучладаг юм? Энэ одоо таны дотор хийж байгаа зүйл энэ биднээсийг маш хүчтэй урам оруулж биднээсийг маш хүчтэй тайвшруулах хэрэгтэй. Бид нар маш их ярьдаг. Би тэгээд залбирсан чи юм болсон. Гайхалтай биш үү? Бид нар бурхантай хамтарсан шүү. Хамтрахч болно. Бид нар бурхантай хамтарч өөрийнхөө ч амьдралын тухай ярина. Бид нар бурхантай хамтарч хэн нэгний амьдралыг ч ярих болно. Энэ гайхалтай биш гэж энэ бидэнд өгсөн ямар ховор одоо үнэт зол завшаан бэ? Тэгтээ харамсалтай нь бид нар хязгаарлагдмал учраас заримдаа бүр ярьж чадхаа болдог. Юу гэж ярихаа мэддэггүй. Хэрхэн тайлбарлахаа мэддэггүй. Яаж яриул бурхны хүслийн дагуу байх юм болоо гэдгээ бид нар мэддэггүй. Би бол хэлмээр байна. Залбирах тоолонд л би тийм байдаг. Залбирыг босох тоолонд л ямар чадваргүй байгаагаа би мэддэг. Ямар хязгаарлагдмал байгаагаа би мэддэг. А тэгэх тоолонд та миний дотор амьдрдаг ямар их зол завшаан бэ? Тэр намайг 5 хамтаа гэрт амьдарч байсан ч тэр зүгээр байж л байдаг надтай хамт. Йосеф тэр шоронд орсон чинь зүхтаад яваагүй. Тэр бүх үед нь хамт байсан. Бүх үед нь хүнээ зэвсэглүүлж байсан. Тэр бүр бүх үед нь хүнээ бүр үнэхээр тэнкрүүлж байсан бөгөөд тэр хааны баруун гар болох хүртэл түүнийг сургаж байсан юм аа. Бидний хаан байх нь тийм чухал биш. Чухал байж олон гэхдээ тийм чухал биш. Бид нар зүгээр түүн зүрх сэтгэлээ өгж чаддаг юм бол бид нар хандлага минь зөв байж чадвал тэр бидний хаан ч байсан. Хааны туслагч болгож гаргаж ирж чадна. Яагаад гэвэл бид нар ирээдүйн хаадыг хаттуудыг өсгөж байгаа шүү дээ. Бид нар тэдний зөвлөгчд
нь бид нар тэдний туслагчд нь. Өдөр шөнөгүй бид нар тэдний нэрийг дуудаж эзний оршихуйд орилж хашгирдаг. Тэгвэл ариун бид нар заримдаа залбирч чадхаа болдог. Ариун сүнс бидэнд яаж зуучилдаг юм бэ? Зуучлангуй гэдэг нь миний өмнөөс дээшээ хүсэлт гаргана гэсэн үг. Миний өмнөөс миний талд зогсоод одоо нөгөө бараг л өмгөөлөгч шиг. Ямар ч хүн гэмт хэрэг хийсэн ч өмгөөлөл гэдэг бол зөвхөн гэмт хэрэг хийгээгүй хүмүүс зориулсан биш. Аимшигтай гэмт хэрэг хийгээд тэр нь бүр улаан цан баригдсан ч гэсэн тэр хүнд өмгөөлөл хэрэгтэй байдаг. Хуулиараа бол. Би хуулийн мэргэжилтэй биш ч гэсэндээ. Тэр хүнд өмгөөлөх эрх байдаг өгөөд нөгөө өмгөөлөгч тэр хүнтэйгээ ярилцдаг. Яагаад ийм юм хийхээр болсон юм? Энэ ийм юм хийхэд хүргэсэн зан чанар хаана бүрлдэв? Ямар одоо орчинд энэ хүн өссөн болоо? Энэ хүн яаж сэтгэлийн гүн шарах авсан болоод ийм харгас хэрцгий зүйл үйлдэх болоо? Анализ хийн одоо тий судлан одоо ярилцсан. Тэгээд өмгөөлөгч нэг зүйлийг хэлдэг. Надаас юу ч битгий нөө. Надад би мэдсэн байх хэвээр. Бид нар бурхнаас юу ч нууж чадахгүй. Гэтэ тэр биднийг хэлдэг байгаасаа гэж хүсдэг. Хүлээн зөвшөөрдөг байгаасаа гэж хүсдэг. Түүнчлэн ариун сүнс бидэнд тийм нээлттэй байгаач гэдэг. Яагаад гэвэл тэр миний өмнөөс дээшгээ хараад, дээшгээ хандаад ярих гэдэг штэ. Дээд байгууллага руу. Хамгийн дээд нэгэн лөө. Бурхан бидний дотор ч амьдардаг, бидний дотор амьдардаг учраас би тэр ариун сүнс дотор тэр дээрч бас байдаг. Та бид хоёр гэртээ. Түндэ Бакрэ пастрын номлыг уншихдаа та яг мэдэх болно. Бид нар хоёр гэртээ, бид нар махан биеэр энэ газар дээр амьдардаг. Бид нар сүнс дотор тэнд амьдардаг. Тэгэхээр ариун сүнс миний өмнөөс бурхан руу гуйл төсөлтийг маань өргөж өгдөг. Яах гэж намайг аврахын тулд. Тэр бүр үүнийг хийхдээ бүр ус хийдэг. Бүр бүгдийг хоош нь тавьдаг. Бүр одоо бид нар бол туйлын чухал юм а гэдгийг ариун сүнс биднээс ч илүү мэднэ. Одоо ямар эрен үе вэ гэхээр би таны хувьд туйлын чухал яг тэрэн шиг та ч бас миний хувьд туйлын чухал баймаар байна. Бид нар одоо энэ үе рүү орох ёстой. Аминч бодлоосоо салах ёстой. Би таны хувьд бүх юм өстой гоё. Хоёлаа яг энэ хിവэрэл байж шүү. Гэхдээ би чиний хувьд хизээд танил дотн болохын гингүү таг дүлий болчихдог. Яасан гинэ? Яасан юу сонсогдохгүй шүү. Мэдгүй байна. Сонсогдохгүй энэ холбоо тасраад байна да. Харилцсан байх хэвээр. Харилцсан. Тэгэхээр одоо энэ үгийнхэн тайлбар дээр их сайхан тайлбарсан байл л дээ. Жишээлбэл маш гүн харанхуй нүхэнд та итер унжээ. Төсөөлье. Одоо зуучлан үйлтэйг ярих гэдэг ш. За энэ гүн харанхуй нүх гэдэг нь одоо жинхэнэ одоо энэ нүх биш шүү манайхаа. Хүний өөрөө шийдэж чадахгүй асуудал. Өөрөө өөрийгөө эдгэж чадахгүй өвчин. Туйлын хүнд зовлон бэрхшээл давж гарч ерөөсө чадахгүй. Хүний хэрээс хитэрсэн тийм юмд орооцолдох. Эсвэл ерөөсөө нэг орооцолдсон бодол дотроо бүр төөрөх, тэнэх зүрх сэтгэл нь сайн нэг дуул уншижсэн чинь Давид дуулж шээ. Аава миний зүрх бөөгтөгөө байлдаад байна. Та зогсоогооч. Дотоодын иргэний дайныг зогсоогооч. Үнэхээр гайхалтай. Бидний дотор өрнж байгаа дотоодын дайн. Энээс ерөөс өөрөө гарч чадахгүй байгаа байдал. Харилцааны дайнууд гарч чадахгүй байна. За энийг зөвхөн нүх гэж үзье. Амьдын хагцал, үгсэн хагцал одоо бүх юм орж ирнэ. Хүүхэд минь болохгүй байвал, эр нөхөр, эхнэр болохгүй байвал бүх юм орно. Итгэдэггүй эхнэр нөхрүүдийн зовлон одоо бүгд. Манай улс орны нөхцөл байдал өнөөдөр нүх мөн үү? Мөн. Хүн нэгэн л өөрийгөө өснөөс нь зулгаагаад нүхнээс гаргаж чадахгүйгаас хойш. Бүх удирдагч нар амлаж байна бидэнд. Нүхнээс гарганаа эцсийн бүлэгт. Чадахгүй байна. Шадахчгүй. Заарлагдмал учраас. Тэгэхээр ийм нүхэнд орсон байна гэж бодъё. Нүхэнд орсон юм чинь бид нар яах вэ? Гарах гэж оролдоно хамаг хумс хуруу, хамаг гарын 10 хуруунууд, хумснууд бүгдээрээ хуурж унах бах, маажих бах, малтах бах, өдөржин шөнөжин бодох бах. Яагаад би энэ асуудлаас гарах вэ? Ямар арга чарга байна? Өдөржин шөнөжин бодох бах. Тэгээ дээшээ гарах тэнцэлцээр хагаад бид нар сүултээ хүчгүй болоод унана. Тэндээ бид нар шин, тэндээ бид нар баана. Тэндээ бид нар бүр айлангаа алдна, бид нар тэнд бүр бөөлжсдөгөө хутгалтна. Бид нар нус нулимс бүр цаашаага
Зарим хүн намайг та гэхдээ эндрийн дээр баас мас ярих юм аа. Үгүй баадгүй хүн бол аргагүй айж сэжиглэх аргагүй. Бодит байдал юм л аа. Ямар сандас бурхан Изекэл хүний баасыг шараад хоол хийж идэгсэн ш. Бурхан тэгтээ ичээг байхгүй. Би ариун бурхан баас мас яриа. Тэгээг байхгүй. Яригдах хэвээр яригдах л хэвээр. Та хоёр дээр нүхэнд алингаа алдна. Ачаагаа алдна. Үнэртэй. Амар. За тэгвэл ариун сүнс яадаг вэ гэхээр ариун сүнс яг тэр ёроолд яг таны хөвтөж байгаа шавар шалбаг шээс мэс то ялгадас бөөжс яг тэнд чинь яг тантай адилхан хажууд чинь суун тэр нүхний гаднаас яана сувда айгу үнэртэй байна чи минь жоохон хэцүү л байна уу яа дуурахгүй гараа дуураач яа тэл дуугарч тэнхэлгүй байхгүй би тэгээ өөрийгөө оршуулж ин тэнд за гарахгүй хизээч би эндээс гарахгүй чадахгүй юм байна. Бүх буруутгалууд тэнд зүгээр л ялгадас шиг байна. Тийм дээ. Миний аав ээж ийм л байсан. Миний өвөө эмээч ингэж л амьдарсан. Би яг ингэж л амьдрах юм байна. Би ойлгохгүй байна. Би бурханд итгээ дээрдэх байх гэж бодсон. Юу ч дээрдэггүй байна. Би нөгөө л нүхэнд гівтэж. Нөгөө л дутагдал гачигдал те. Нөгөө л өөр мөр од бүх юм яг хിവэрээ. Юугаараа өөр байгаа юм бэ? Таастан би яг танд итгэв. Бүх юм тэнд явагдана. Харин ариун сүнс яг миний хажууд. Тэр үнэр яг Йосефтэй шоронд хамт байсан шиг. Яг тэр газарт. Яг таны хажууд. Гэтэ бүр зогсоод ч биш. Эсвэл ингээл хөл мөлөө өргөөд бас нэг бохирдчихгүй тул ингэхгүй. Яг таны хажууд. Ямар ч ичэд зээрлэх юм байхгүй. Шууд таны хажууд суун. Та бүр бодтойгоор авч үзээ гэвэл тэр таны хажууд суун. Бүх уйлан, бүх шаналл бүр үг хэлж чадахгүй байгаа таны ихэр таталтууд, мэгшилт, санаа алдалт, ядарсан байдал бүгдийг ариун сүнс боддоор хуваалцсан. Тэр таныг санаа алдаж яхад чад ичдэг ч болоосаа. Яа. Христийн нэрийг зүгээр уландаан гişгээ бүр санаа алдаж байдаг шүү. Тэр тэхгүй. Тэр надтай хамт байдаг. Тэр миний бүх сэтгэл хөдлөлийг хуваалцаж байдаг. Та бодох байхтай яана. Бурхан юу гэж миний сэтгэл хөдлөе. Бурхан чинь таны дотор амьдарч болсон. Та боддоо таны дотор амьдарч байгаа ш. Таны дотор байгаа үгээр илэрхийлж чадахгүй байгаа тэр их тэмцэлтэй, тэр их яолон, тэр их шаналлыг дотор ч байгаа нэгэнд мэддэм байгаа сте. Бүр хажууд байгаа хүн ч мэдэхгүй ш. Нөхөрч мэдэхгүй, ихэрч сайн ойлгохгүй ш. Тэгэл бид нар уйлдаг эцтэй. Яагаад намайг нөхөр ойлгохгүй байна? Угаасаа ойлгохгүй байхгүй юу? Бид нар буруу хүнээс буруу юм хүлээж байна гэсэн. Тэгээд тэр миний хажуу суугаад надтай уйлаа суугаад идэв биш. Одоо тэр яадаг вэ гэхээр дээшээгээ авраач гэсэн мессежийг тасралтгүй дамжуулж хүсэлтүүдийг тасралтгүй илгээдэг. Миний хүнийг авраач. Миний хүнийг авраач. Миний хүнийг авраач. Харин нөгөө сууж байгаа хүн маань яадаг вэ гэхээр шууд тайвширдаг. Окей. Миний тусламж ирсэн байна. Би өөрөө ойлгомжтой болгоё. Та нар тийм одоо осолд орсон хүмүүсийн тухай кино үздэг бах тий. Далайд ганцаараа хаягдах тий. Эсвэл одоо агууд ганцаараа хаягдах одоо мэдгүй хинч тусламж ерөөсөө ирэхгүй тийм газарт. Тэгээд одоо жишээлбэл та холбоо барих хэрэгсэл олъё гэж бодъё. Эсвэл гинтхэн мэдгүй яагаад ч бөөмөд утасны чинь сүлжээ ажиллая гэж бодъё. Одоо мэдгүй ямар нэг аргаар. Та мессеж бичлээ одоо нөхөрлөгөө ч юм уу эсвэл цагдаараа ч юм уу. Би яг ийм газарт байна. Надад туслаач гэд илгээсэн чинь мессеж чинь сенд болоо явчлаа гэж бодъё. Тэгээ өөдөөс чинь бид нар яг одоо чам руу туслах гээд ирж яана гэж бодъё. Та шууд санаа амарна шүү дээ. Оо янзтай. Ой бурхан би үхий юм байна гэж бодлоо шүү. Гэсэн ямар гоё. Тэгэхээр ариун сүнсний надтай хамт тэр газарт суугаад ариун сүнс над шиг арчигаа алдаад уйлаад байдаг юм биш. Тэр миний бүхий өвдөлт, бүхий шаналлыг тэр хуваалцдаг тасралтгүй дэшегээ хүсэлтийг өргөж идэг. Тэгтээ яаж вэ гэхээр миний бүх яолоныг залбирал болгодог. Одоо та залбирч чадахгүй ингэж өрөөсө битгий гомдол. Таны хязгаарлагдмал байдал чинь баггүй юу? Та санаа алдахаас өөр юу ч хийж чадахгүй нэ гэж битгий бод. Харин ястаа жинхэнэ төгс залбирлыг хийж яана гэж бод. Та хийхгүй байгаа байхгүй юу? Ариун сүнс барьж авч ш тэр өвдөлтийг чинь, тэр санаа алдалтыг чинь. Тэгээд
Ариун сүнс эцэг рүү хүсэлт гаргахдаа яг бурхан эцгийн бодол санааны дагуу ярьдаг. Энэ хүн маань ийм байдалд орсон байна, тэгсэн байна. Одоо энд даруй тусламж хэрэгтэй. Тэр бүх юма дээшгээ хүсэлтээ өгдөг учраас ариун сүнстэй хамт амьдардаг хүн яах нь вэ? Би бол гарцаагүй аврагдах юм байна. Хүүх! Найдвартай. Би энэ нүхнээс гарах юм байна. Йосефийн түүх дээр туяа нүхний тухай ярьж ирсэн. Би бас нүхийг ойрдоо маш их бодож байгаа л доо. Йосефийг ахнар нь 10 ах нь нийлж байгаа нүхэн тайсан. Бүх мөрөөдөлтэй. Нүхэнд хатаж өгөх гэж бодсон тэд нар. Харин нэг ах нь би нүхнээс аварна гэж бодсон. Тэгээд тэд нар за ямар ч гэсэн ингээ хайчия. Энэ нүхэнд ингээ байж байгаа цангаад өхөн нэцтэй мөрөөдөл нь яаж биелхийг зүгээр харъя гэсэн. Харин яг тэр ах нар түүнийг эргүүлээд нүхнээс гаргасан. Йосефийг төсөөлье. Тэр нүхэнд хөвтөжсэн. Тэгээ уйлжсэн бах мэдээж эрг инээгийг нь ойлгомжтой тий. Тэр маш их шаналсан арайчтай бурхан минь хүүе би та харуулаа эцтэй тэр зүудийг би тэрийг л эднэрт ярьсан штэ. Одоо тэрнийхээ улмаас би бүр мөрөөдөл биелэх байтугай би зүгээр мөрөөдөл үхдэг нүхэн дотор би гэвтэж байна. Энэ ч одоо ямар учиртай юм бэ гэ тэр бүр арга тасарсан бах зөвхөрсөн бах ах нарынхаа нэрийг нь дуудаад намайг авраачтай гэж хоолоогоо сүйтэл орилсон бах. Гэтэл нөгөөдөл нь хүрээд ирсэн. Оос өгөөд шууд татаж гаргасан. Тэнгүүд мэдээж дотроо бодсон байж магадгүй шүү заяа зүгээр би миний л вершн. Yes, та миний залбирт хариулчлаа. Намайг гаргаж ирч. Yes, миний ах нар ч бас тийм баха. Би бүр мэдээд байсан. Арайч бас тийм хүн чана. Би бүгдийг уучилж байна. Би бүгдийг өршөөж байна гэ гаргаад ирсэн чинь бүр нүхэн таяхаасаа ирсэн болов худалдаа ирсэн. What? Арайчтай та нар. Тэгээд тэр боололоод яваад гисэн. Боолол түүний нөгөө нүх цаашаага. Тэр нүхэнд бас ямар нэгэн найдвар ээж усвал шүү дээ. Боолчлол бараг л найдвар авахгүй. Хизээ өгөх нь тодорхойгүй, амьд явах ямар ч баталгаа авахгүй. За тэгээд Потифарын гэрт эзэн хамт байсан учраас амар лаг болоод гэхдээ амар лаг зарцгаж байдгүй л ахгүй юм бэл. Тасарсан боол гэж байхгүй штэ. Боолол боол. Тэр нүхнээс гарах ёстой тэр. Бурхан агуу авралаараа Потифарын эхнэрийн гарыг өгөөд тэр нүхнээс нь гаргасан. Yes, гарчлаа да гэсэн чинь шоронд орцсон. За тэр бол амар нүх. Гэхдээ тэн дотор Йосеф үлгэр жишээч хоригдл байсан. Гэхдээ үлгэр жишээч хувь тавилангийн хоригдл гэж бас байдгүй л ахгүй юу? Тэр заавал эрх чөлөөтэй болох хэрэгтэй байсан. Нэг л өдөр тэр чөлөөлөгдөж гарч ирсэн. Хаан чамайг дуулж байна. Yes. Хааны өмнө очиод би өстө бүх хэрэгээ ярина. Тэгээд тэр хаан лавтаяа намайг чөлөөлнө. Тэгээд би гэртээ би аавдаа очино. Аав минь амьд байгаа болов. Аав минь миний үхлийг сонсоод тэр хүчээгүй байгаа та. Тэгээд тэр хааны өмнө очисон чи хаан юу вэ? Чи манад амьдрах 100% бүтэн визтэй. Тэгээ хааны туслагч болсон байгаа байхгүй. Тэгээ би эндээс юу гэж дүгндэг вэ гэхээр нүх бол бидний амьдардаг газар огтоосоо биш. Нүх бол гарахын тулд бидэнд өгсөн л нүх байгаа. Багийн өдөр бол нүхний амьдрал юу нэг гарсан байсан бэ нэлээ. Олон хонгил ухаал. Нэг өрөө нүхэнд амьдрахгүй ааш. Унтлах нэг өрөөтэй нүхэнд амьдрын шүү альраас нүхээ ухаа томруулаад. Тэгээс хооронд нь холбож бол тэгээс нүхэнд амьдрахын зориулсан сандал мандал хийгээл. Тэр нүхэн дотор ургаж байгаа ургамлын үндэс үнцгийг идээл. Тэгээ энэ бол нэг тийм бахархаад байх юм бол биш. Бид нар нүхэнд амьдрахаар дуудагдаагүй. Бид нар ил байхаар, бид нар танигдахаар, бид нар бүтээлүүдийн тэсэн ядан хүлээж байгаа тэр л хөвгүүд өгтөд байхаар дуудагдсан. Тийм учраас өөрөө нүхний амьдралыг үзэн ядах хэрэгтэй. Ариун сүнс биднээсийг нүхнээс аврахын тулд нүх рүү орж ирсэн юм аа. Тэр бидний хажууд суугаад биднийг төлөөлөө дээшээ тасралтгүй авралын дохиог өгж идэг. Бурхан эцгийн хүслийн дагуу тэр ярьж идэг. Тэр миний бүх шаналлыг бүр хажууд байгаа хүн чинь мэдэхгүй харин тэр бол бүр хуваалцж идэг. Бурхан бүр зүгээр хуваалцдаг байхгүй юу? Яна манамс удаж бас амар уйлдаг шүү. Биш. Тэр бүр яаж өвдөж, яаж уйлж, яаж орилж, яаж бүгдийн тэр мэдэрдэг гэсэн үг. Тэр яг хүүгээ загалмай дээр өгч байхад
Зарим хүмүүс боддог л ахалтай бурхан тэгээ аль мөнхийн уустай яасан бэ миний хүү өгчүүтэй яа бас лаваа зовлоо шүү чаавас тэр хамт байсан байхгүй юу хамт байсан хүүгийн цовдлж байгаа нь эцгийг цовдлж байгаатай яг адилхан байсан тийм учраас ариун сүнс үнэхээр алдартай тэгжил тэр бидний дотор амьдарч байна тэгжил тэр бидний дотор хөдөлж байна тэр оршиж байна тэр хөдөлж байна тэр авж явж байна тэр хамтарж байна тэр дээшээ тасралтгүй бидний бүр өчүүхэн санаа алдалт, өчүүхэн шаналлаар төгс төгөлдөр залбирлуудыг үйлдвэрлэж байна. Амен. Тэгэхээр бид нар сул дорой байгаадаа харин эсэргээрээ баярлах ёстой. Энэ л биднийг Бурхны авралт тэнцвүүлсэн байхгүй юу? Би чадахгүй учраас би чадахгүй байгаа маань тэрийг чадхад хүргэсэн байхгүй юу? Яг л тэр чаддаг учраас. Энэ л бидний тэнцсэн гол үзүүлэлт хүн төрлөختний. Гайхалтай биш үү? Ой, үнэхээр надад бол үнэхээр тасархаа санагдсан. Энэ бодлууд бидэнд үргэлжлүүлээд маш хүчтэй яриасан. Би өдөр болгон сүүлээд Бурхнаас хүсэж байгаа. Зааваа. Би ямар ч амжилт төтөөлөй төрөнгөөс илүү би таны бодлуудыг аюу хүсэж байна. Таны бодлууд бол өстө хүнийг нэрээ оронгоор нэрвүүлнэ. Хүний сэтгэлгээг өөрчилнө. Нөгөө өхөн хатан хайгаад идэг мэрэгэн ухаанууд тэнд нуугддаг. Та надад бүр үгээ бодлуудаа заавал хуваалцах хэрэгтэй. Хайртаа би танд талархаж байна. Ариун сүнс таныг хүндэлж байна. Ариун сүнс таны бидний дотор амьдардаг орон зай бүр улам ихсэх ёстой. Харин бид нар өөрсдөө улам хорогдох ёстой. Та чөлөөтэйгээр бидний дотор амьдарч, та чөлөөтэйгээр яриач. Яг л бид нар хүн нэг бүр таны гайхамшигтай авралын симфон найрал хөгжмийн зэмсгүүд юм аа. Энд хэрэггүй зэмсэг гэж нэг ч байхгүй. Энд бүгд хэрэгтэй. Тэм учраас аваа та бидний үнэлэмжийг бүр үнэхээр өөрийнхөө хэмжээнд аваачаач. Та бидний үн цэнийг өөрөө яаж мэдсэн шиг бидэнд мэдүүлээч. Бид нар танд яаж үнэнч байж, бид нар тантай яаж хамтрахыг заагаач. Яаж ажилдаа харуулаач, замуудаа заагаач бидэнд. Тэгээд та бидний дотор амьдрдагт би үнэхээр баяртай байна. Тэгээд бидний төөрөгдөл мэхлэгцэн он жилүүдэд та цэг тавьсан учраас би талархаж байна. Одоо бид нар Тэнгэрийн өдрүүдээр энэ газар дэлхий дээр амьдарж байгаа учраас талархаж байна. Энэ цаашдаа яван чангарах болно. Энэ цаашдаа яван тэлэх болно. Энэ цаашдаа яван үргэсэж бүр хэл хязгаараа тэлэх болно. Тандаа үнэхээр талархаж байна. Та биднийг баяртайгаар сонгосонд үнэхээр баяртай байна. Юм учраас бид нар хүний хязгаарлагдмал бие дотор байгаадаа бид нар ичхгүй, бид нар өөрсдөө голохгүй. Яа бид нар тэртээ тэргүй сүнс дотор тарьж сүнс дотор шинэ биеийг хурааж авах болно. Ийм л учраас та алдарших хэрэгтэй аваа. Таны алдар яригж байгаа газарт бидний нэр ч яригдана. Хүссэн үсээгөө. Мөнхийн эзэн минь бидний зүрхэнд таанчлаа байгуулаад та өөрөө алдраараа дүүрэх болтугай. Та бидэнд газар дэлхий дээр яаж сайн хөвгүүч шиг амьдрахыг бас мөнхийн усаж гисэн яг тэгж амьдрахыг заах болтугай. Яа тэгвэл газар бол Тэнгэрийн тусгал муу юм аа. Танда талархаж би эзэн Есүс Христийн нэрээр ярьж байна. Амен. Амен.